ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань ийхүү ихтэж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин болвоос Амжилт группийн шижрээ үүсгэн сайн байна шижрээ. Гинт ингээд чигтэж айгүй сонир болдё. Баг толгой ирэхэд унанхан хардлаа шүү дээ. За сайхан аварж иж гэнэ үү? Өө сайхан ажиллаа ингээл. Ажилтгтэй тий. Хаалцал. Харин тийм байх шиг байсан. Ер нь 4 жилээс хойш нэхээ ажил хавуулцаад тэнд шин сургууль бариад байсан уу яасан бэ? Тийм сургуулаа бариад сургуулаа нэгээл Казахстан хүртэл сургуульд болсон шүү дээ манайх. Оо ямар гоё юм бэ. Одоо шинжинд үзэл яагаад. Шинжинд үзэл салбар сургуулиуд. Манай нэвтрүүлэгтээ одоо ингээд хоёр туудаага ингээд сайхан бизнес эрхэлж байгаа хүн оролцож байна. Өмнө нь болохоор манай нөгөө Best Board ингээд Батбаяр маань оролцсон шүү дээ тий. Батбаяр бас их гоё сайхан ярьсан. Тэгээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн шижрээдээ маш их баярлалаа. Халамцуу яриа нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг үндэсний мандаа үйлдвэр VitaFit. Тэгээд VitaFit компани маань тэгтхэн Vibe за ингээд амтхааны журмаар мөн манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг Шинжлэгийн мед компани тарих ходоодны ундаа гэж. За тарих ходоодны ундаага. За тэр үед нэг ингэдэг байсан шүү дээ ингээд одоо ч тэгхээ болж шүү дээ. Тэр үед чи ингээд нэг аам авдаа ороо золгохтой ингээд өсгөл бол нэг ховор байдаг байсан болоо шүү дээ гэх юм ингээд арх хөрөө золгодог гэсэн санаж байна. Тэр үед нэг тий. Польшийн алдарт Зубровка. Энэхүү Зубровка нь болохоор Польшийн Белзово он үнийн болгын хүйтэн усаар үйлдвэрлэдэг. За ингээд энэ дотор нэг өвс хүүд байгаа биз? Тий. Энийг бас бэлгэлж байгаа юм. Тий. За баярлалаа. Эдэний дээж гэдэг утгаараа шүү. Аа. За мөн халамцуу яриа нэвтрүүлгийн ивент этгэгч хамтран ажиллах Шинжлэгийн мед компани Condition брэнд таны илгийг хамгаалж хордлого тайлан соёл түгээ урайнд ороо гэж. За. Condition ингээ. За баярлалаа. За цааш нь. Би ямар ч бэлэг байхгүй. Зүгээр угаасаа халамцуу яриа нэвтрүүлгийн уламжлал гэх юм уу шууд ихэндээ бэлгээ өгөөд эхэлдэг. Сүүлийн үеийн сонир хачнаас сайхан хавж эхлэе л да тий. Унаас нөгөө сургуулаа хийгээл. Тэгээ шинжинд бас сургуулаа байгуулах гал явж байна. Бас нөгөө Сонжингийн сургуулийг мэдгүй. Дотор барьтай. Сонжингийн өшөөний дэнд байдаг. Тэр сургуулийг хажуулт тийм хаус хороол урьж байгаа. Одоо яг хороол гэж ярихгүй байгаа. Хот гэж ярьж байгаа. Хот гэж ярьж. Тийм. Сонжин кибер хот гэдэг. 100 ширхэг юм хаустай өөрчлөгний дэв сургуульцлал бүх юмтай. Тэр хоёр дээр л төвлөрч их адилж байна. Вау. За хаста. Үнэхээр том бүтээн байгуулалт хийж байгаа биш үү. За халамцуу яриа нэвтрүүлгийн уламжлал ёсоор шууд л одоо ингээд тэгэл задлал эхэлдэг тий. Тэгээд халж яваа сайхан буу халдаг. Манай нэвтрүүлгийн ерөнхий эдитгэгч Сүндэр группийн Германы номер 1 360 4 удаагийн алмазан шүүлтүүрээр шүүж үйлдвэрлэдэг. Энэ дэлхийн хамгийн үнэтэй шүүлтүүр гэж байгаа юм байна. Тэ. Нүүр их ажилтаа яваа хүнийг бас нэг жоохон альжаалын тайлаад тийм ээ. Ганц орой хоёлоо яах гэсэн нэг сайхан буу халаад. За халамцуу яриа нэвтрүүлгийн эхний раундыг шижрээдээ барья. Шууд одоо ингээд очих юм. Үгүй хизээ уух гэдэг. Хизээ уух гэдэг. За юу вэ? Би даруулгач ёо. Кондишнер өгнө. За энэ CEO ирсэн хүн бай. CEO өгнө л да. За. За нэгсаа гавчтай ойлоо. За. Окей л юм. За ойр дарааг уулзсан. Тэгэл уулзсан ч тий. Бизнест ороод хичнээн жилийн нүрийг үзчихвэ. Яг Альбесор бол 2007 оноос хойш явж байгаа. Бүр хүүхд тогтоо нэг ундаа зарж ирсэн, сүү зарж ирснийг оруулахгүй. Тэгвэл тэр чинь бүр 3 4 дугаар ангиас эхэлсэн. Тэр чинь баг 30 гаруй жил болж байгаа гэх юм. Яг компани гэдэг ажилчтай болоо явсан гэх юм бол 2007 оноос хойш. Амжилт.com гэдэг сайтаа нээгээл. Тэгвэл IT-ийн ертөнц рүү орсон да. Дууны ард ингэж яваад байдаг гэсэн шүү дээ. Амжилт.com гэх ингээд дуу сонсуулахгүй тий. Дуу сонсуулахгүй. Тэгж яваад байдаг байсан тий нэрээ. Амжилт.com гэдэг. Бас хоромцэг.com гэж үү. Хоромцэг.com гэж. Ба тэр бас танах уу? Тэр биш. Тэр зүгээр яг манайхт нэг үе гарч ирчихсэн сайт. Шижрээ маань ер нь хаана өсөж төрсөн бэ? Завхан аймгийн Эрдэнэ хайрхан төрөөд тэгээ 8 настай дохтод орж ирсэн.
хотод ер нь тэгэл 8 наснаас хойш 1-р ангиас хойш амьдарч байна да. Завхных гэсэн үг. Аав ээж ер нь хоёулаа завхных. Угсаа тэр нэг 90-ад онд үед чи ер нь амьдрал нийтээр айгүй хэцүү байдаг гэсэн чинь. Одоогийн шиг тарган унж бараг ховор байдаг гэсэн чинь тий. Бүгдээрээ дурхаа тэгэл эрүүхт ирэхээрээ бүгдөө л нэг ажил хийгээл. Хүүхдүүд нүртэл хар муур ажил айгүй хийдэг гэсэн чинь. Тэгээ би ундаа зардаг байсан. Ундаа зараад ундаа ч айгүй хэцүү. Айгүй амархан яадаг. Халуун болчдөг. Тэгээ борлогдохой болчдөг. Тэгээд сүү зардаг болсон баг. Сүү нэг юм гоё. Хар өглөө өргөн нар матгаас өмнө вокзал руу яваад хижигнээ дуусчдаг. Тэгээ өглөө эрт зарчдаг болохоор нэг хичээл номоо их ч гэсэн амар. Одооний хүүхдүүд бол ойлгохгүй баг. Тэр үед гэхдээ би ганцаар аж бараг нийтээрээ бараг ингээл ундаа зардаг, сүү зардаг одоо юу вэ? Утас ингэж барьж зогсож байгаа яриулж маруулдаг тий. Өөрөө санаачлахаараа тэгж яваад байгаа юм уу? Эсвэл бол аав ээж чинь за миний хүү энийг нэг борлуулаач гэдэг юм уу? Эсвэл бол аав ээжигээ дагаад борлуулаа яваад байгаа юм уу? Өөрөө санаачлахаараа 100% өөрөө санаачлаа. Аав ээж наа дими юм шүү тийм эдэн километр алхаад сүү зараад ингэж чадахгүй юм шүү гэл. Энэ чаднаа гэд. Тэгтээ тэр чинь бас нэг үеийнхэн бас тгий явж байгаа байхгүй. Манай годомши чи эвгүй нэртэй юмс. Харанхуу гэдэг нэртэй годом. Оо энэ хойно. Тий, гимтлийн дээр хойшоо. Тий. Тэгээд тэнд чинь нөгөө ер нь бүх хүүхдүүд нэг юм янз бүрийн ажил хийдэг гэсэн. Цагийн одоогор бол цагийн ажил гэх юм. Тэгэл хийдэг багт эднээс санаа авал за ер нь ундаа зарч болох юм, сүү зарч болох юм. Сүүг бол нилээд нь жил зарсан шүү. Сүү чи нөгөө нэг юу байдаг гэсэн шүү дээ. Яг хэрвээ хороолт байдаг бол нөгөө нэг хүнсний зах дээр пункт гэж буугаал манай ээж тэр нэг хойтлын тэр нэг 61 гэдэг үл дэлгүүрт нь бас сүү зардаг гэсэн юм. Яг тэр 90-ад оны тэр үед. Тэгээ би их очдөг. Ээж бас сүү айраг байраг зардаг. Ингэдэг гэсэн чинь нөгөө вокзал дээрээс вагоноос ингээ сүү боо. Өө хүмүүс ингээ ёгсоор нь одоо 200 км 80 км явчихад. Тэнгүүт нь би нэг дүүтэй нийлээд 12 битанаар аваад. Тэгээд ингээ нөгөө өөрийн харанхуухан тэр юм годмаар гэж. Сүү аваарай гэрлээ явдаг гэсэн. Тэгэл одоо нэг ёсонтой нөгөө бизнесийн анхны гараа тэгээд өөрөө нөгөө орлого олоод мөнгөтэй болоод тэгээд зарцуулж үзээ санхүүгийн анхны мэдлэгтэй болоод ирж шин мэнэр тий. Тийм. Одоо яг нөгөө бизнес хэлгээр бол одоо сурталчилгаа хийж үзэж байгаа, борлуулалт хийж үзэж байгаа, санхүүгээ төлөвлөж үзэж байгаа. Сүүгээ ашлага магадaltaй сүү ах уу, ашлага гайгүй байх нь үү? Одоо хэр өтгөн ямар сүү, шаргал сүү байна өдр гэл сүүнийхэн талаар бас өргөн мэдлэгтэй болж эхэлж байгаа. Тэгээ энэ годомжоор явбал зарагдана, энэ годомжоор бол зарагдахгүй. Тэр гэл. Тэр чинь бас нэг амархан шиг хөтлөө санаа бөө юм байгаа. Ямар нэгэн эрсдэл тулгарх уу? Тулгарна. Одоо сүүн зарж амжаагүй байж ч юм уу тий. Эсвэл амархан гашилж байгаа ч юм уу. Гашлах л ер нь хамгийн асуудал. Тийм тий. Тэгээ эсвэл нөгөө зарагдахгүй бол нөгөө дахиад бүр маш олон гудамд ч юм. Бараг 2-3 км явдаг гэж байгаа юм. Сүүгээ яагаал. Чирэл яваад. Сүү аваа. Одоо нэр баг байхад юу тэгж орилдог ус одоо болчих шүү дээ. Одоо ч зүгээр үйлдвэрлэл хөгжөөд өөр. Тий. Сүү төрөл өрөө шүү дээ. Одоо дэлгүүрт бол маш олноор одоо байна шүү дээ. Тий. Нэг аюул өгдөг гэсэн. Нохоо дуруулах аюул өгдөг гэсэн. Сүү аваарай гэл орилж явах. Сүү авъя гэл нэг хүн дуудана шүү дээ. Тэг чи замд амар нохоо дайрахаа тэгээд яаж байгаа л аргалал бичдэг гэсэн. Тухайд юу нийгмээр л жоохон хэцүү амьдралтай байсан болохоор. Тэгээ аав ээж эндраас тийм мөнгө төгрөг өгнө гэж байхгүй. Тэгээ өөрөө л одоо нэг юм цагийн ажил хийж оюутан байхдаа интернет центрт ажилладаг байсан. Тэгээ янз бүрийн нөгөө эрдэмжлэгийн хаврал янз бүрийн ихтгэлийн уралдаанд алибадад орж бас хөөрхөн мөнгө олно. Тэгээ цагийн ажил хийж мөнгө. Тэгээл нэг компьютер, хоёр компьютер гэж явсаар гал. Сурал гайгүй байсан уу? Хамгийн онцгой төрөл хөгдөөсөн гэж боддөө шүү дээ. Өөрийгөө юу? Тий. Гэтэ бас яг ингээ эрэмблэлтээр заримдаа бас 2-3-т орчноо бас. Тухайд хүүхдүүд нэг тийм гавл мавл гэл хүүхдүүд шүү дээ онцордог. Хичээлээс өөр юм мэддэг байна тэргээл тий. Хичээлээ гээл өдөр шөнө хичээлээ гээл. Тэрний бас нэг тийм юу байдгийг одоо ингээ ангийнхаа хүүхдүүдийг уулзч шүү дээ. Одоо яг сайхан уулзч мэлцгэлэр ингээ тийм янз бүрийн тэр факт түүхүүдийг огт мэдэхгүй өнгөрцөө. Үу тийм болсон юм уу? Хоёулаа өнөөдөр Алтан гац ресторанаас нэвтрүүлгээ бэлдэж байгаа. Алтан гац рестораны маань ангийн отог нэртэй энэ сайхан VIP өрөөнөөс нэвтрүүлгээ бэлдэж байна. Бид хоёрын өмнө хоол маань ороод ирсэн байна. Хоёулаа сайхан халуун дээр нь хоолоо идэт анж шүү дээ, тий? За. Тэндээс найзаа аваарай. Би тэрийг жоохон ойртуулах юм. Аз маягаар шарсан өхрийн гахааны гэл янз янзын хоньны гэл янз янзын хавиргууд ах шиг байна шүү. За энийг ойртуулж аваад хоёлаа сайхан.
Энд бас бууз орж ирсэн байна. За вич болоод одоо буузанд бол дуртай шүү дээ. Математикийн багшаар бакалавр магистраа сурсан. Яагаад тэнүүгээр сурсан бэ гэвэл уг нь бол ингээд юм эмч хүүхд байхдаа нөгөө ээжигээ дөрөөж эмч болно гэж боддог гэсэн. Тэгээд явандаа юм сүүм ундаа зараад ер нь бизнесмен болно гэж. Тэгээд ер нь сургууль дотор ингээ манай 28 дугаар сургуулийг төгссөн. Хамгийн лаг багш нь л ер нь нэг тийм нэг аймаар ч юм шиг те эсвэл нэг хүндлэмэр ч юм шиг тийм сэдэш гээд манай математикийн багш байдаг гэсэн. Одоо байгаа л да. Тэр багшийг хараад ер нь л энэ шиг юм ухаалаг юм хүмүүсийн хүндлийг хүлээсэн юм юм бол математикаар сурах, математикаар сурах гэх. Хүүхд тохын бас нэг юм айгуу тийм сони юм өрөөддөг гэсэн би нэг юм. Им бүтээх юмсан ингээд уугаал хүн ингээд нөгөө тоо хүүхдүүд нөгөө тоонд айгуу их муу гэдэг гэсэн. Уугаал тоо айгуу сайн бодчихдаг юм бүтээх гэсэн. Тэгж байгаа ер нь за ийм арайч байж болохгүй байна. Ийм сургуультай голын энэ төр. За ер нь сургуультай болоханд бол хамгийн лаг сургуулийн ер нь хамгийн лаг нь юу аах вэ? Математикийн багш байдаг юм. За математикаараа сурах. Тэгээд тухайн үед бас амархан юм шиг санагдчихсан математикаар сурах. Ер нь тоонд нөгөө ерхий улс төрлийн сургууль тогт ер нь гайгүй байсан болохоор. Тэгсэн чинь яг их сургуульд орсон чинь миний нөгөө 10 жилд үздэг гэсэн тооноос шал өөр тоо гэдэг. Эхэндээ хэцүү байсан л та. Тэгээ явандаа ер нь гайгүй болоод ойлгоод төгсөөд 54 дугаар сургуульд багшилсан би. За математикийн багшаар уу? Өө за нэг жил багшилсан. Тэгж байгаа хугацаанд юм IT руу ороод IT-г сонирхоод. За Амжилт.com сайтаа нээгээд тэгээ юм захиалгаар вебсайт юм тэр хийдэг болоод. Тэгээ ер нь юм боловсролын платформ хийж сургууль ер нь ирээдүйд нэг онц биш юм байна. Боловсролын платформ хүмүүс ер нь ирээдүйд юм аппликейшнаар сурах юм байна, вебээр сурчих юм байна. Тэгээд юм Амжилт.com-аа бүр хөгжүүлнэ. Нөгөө дэлхийн хэмжээний платформ болгоно гэдэг. Тэгсэн чинь Амжилт.com-аа хөгжүүлэхээс сүүлд нь сургууль хэрэгтэй болоод. Тэгээ сургуулаа нээсэн байхгүй. Тэгээ нэг үтсэн чинь ингээ олон сургуультай болгоод одоо бол юм энэ олон бизнесийн санаануудаа ер нь хаанаас олж аваад байдаг байсан юм? нэг болохоор юм хүүхд авах юм мөрөөдөл юм шиг санагдаад байдгийн. Нөгөө тал нь болохоор юм тухайн нөхцөл байдлаасаа ингээ төрөөд ургаад авчиж байгаа. Одоо миний мэддэг чаддаг одоо хамгийн сайн дуртай хийх дуртай. Тэгээ ер нь алийг нь чадгаар байна гэдгийг. Гэтэ нэг олон юм бас хийгээгүй би. Багшаар ажилласан, сургуулийн төв байгуулсан, дараа нь сургуулаа байгуулсан, сургуулийн програм. Одоо Амжилт.com ч сургуулийн програм болсон байхгүй. Тэгээд бас бага насны цэцэрлэгийн насны хүүхдүүд зориулсан юм таны мэдхүн өсөг тоо заасан юм Google-тэй кино хийгээд. Ер нь боловсруулж чиглэсэн юм ээ. Бас нөгөө нэг анимашн хийгээл нэг баахан яадаг шүү те. Хоолнуудын дур нэг явуулчих нь одоо гин биш үстэй те. За 100-100-ийн найзууд энэ төр гээл те. Их юм хийсэн. Чи бүр юу тал руугаа бол анимашн юу хүүхэлдээ ер нь юм тэр юм руу айгүй гоё орсон шүү те. Google-тэй кино бас юм хүүхд тохчуудыг ер нь кино урлагч өөрөө хүмүүсийг нийгмийн их соён гэрүүлнэ гэл. Гэтэ би чи яг кино хийж чадахгүй. Анимашн компьютерт ойр гэл Google-тэй кино хийвэл. 100-100-аас өмнө Моро гэдэг Google-тэй кино хийсэн би. Моро. Өөр цаг 30 минутын бүрэн хэмжээний Google-тэй кино. Монголын анхны гэдэг. Тэр чинь би агас жил хийнэ гэж төлөвлөлөөд. Тэгснээр бүр 2 жил хийдэг байхгүй. За. Тэгээ кино театрт гарсан ч ярина. Үзээгүй. Тэр чинь кино театр чинь нөгөө юм суудлан 50-аас бага хүн үзчихлээр чинь нөгөө буулгачдаг. Тэгдэг. Тэгээ бүр юм юунд ороод. Кино театраас нөгөө өргөгийн сүлжээгээр гараад. Тэгээ хасах 500 мянга өрөнд орж гарсан. Хасах 500 мянга. Нөгөө ах нөгөө киногоо үзүүлээд нөгөө театраа дөрвөсөж байгаа шүү дээ. Тэрийг 500 мянга гээд. Тэгээ сүлд нь төлбөртэйгээд кино театраас нөгөө маш бага үзэлтэй болохоор буулгаад хамгийн гол нь тэрнээс гадна шижрээ заяа. Дээрээс нь тэр 2 жилийн анимашн дээр сууж байгаа нөгөө нэг залуучуудын цайлан хөлөс тийм ээ. Тэр эднэр чинь бүр замбраагүй юм явж байгаа үстэй. Тэр чинь 2 жилийн хугацаанд 200 сая болсон байхгүй. Тухайн үед чинь миний одоо баг бүх юм байраа хүртэл тавьж дууж байгаа. Гэхдээ дараа нь яг хөө тэгээд даваач чадсан ч гэсэн нөгөө хамт олондоо хэлэх ичиж байгаа юм шиг одоо. Бид нэрстэй. За би байраа тавьдуулаа. Одоо та нараа бүгдээрээ гоё ядч байртай болно энэ төр гэл.
Ядаж байртай болох байрны урьдчилгаатай болно гэж том юм ярьсан чинь нөгөө кино театраас бүр буугаад өртөө буучглаа чинь. Нөгөөд үлдээ бүр. Яа. Гэтэ тэр 200 сая чинь ингээд яг 2 жилийн хугацаанд тэр олон хүмүүсийн чинь залуучуудыг цалинжуулахад ер нь багтаж байгаа байхгүй. Аа. Нэр нь нэлээд бүсээ чангалж яаж байгаа. Тэр яг эцсийн үзэл одоо өстой сайхан болно гэсэн чинь баларсан. Яг хөө тэгээ дараа нь 100 хийсэн. Аа. 100 бол амжилттай. 100 бол амжилттай. Тэгсэн баха. Шууд үлдэг нэг гээл болсор суугт зараал. Хажуугаар нөгөө мерчендайз ирэхээ бас зараад. Тэгээ YouTube дээр бас хөөрхөн доллар болоод. Одоо нөгөө 300 гаруй мянган сабтай болсон байна. Оо мундаг биш шүү дээ. Одоо англи хэл дээр хийж байгаа. 100 юу? Аа. Дандаа англи дээр үсэг доо заахал. Мөнгө дүрсгэл. Багнаас нөхдөд зөрүүлсэн тань мэдэх юм. Shark Tank-аар ороод манай хүн чинь бүр нэг тэр бумын эрх авдаг шүү дээ. Тэр нэр юу болсон бэ? Тэр Shark Tank үдгээ үнэн байт юм уу? Би бол сайн мэдэхгүй л дээ. Тэр нэвтрүүлэгч ингээд шууд ороод шууд амар хүү ингээд юм яадаг юм билээ. Сандармаар юм билээ. Аа. Шууд ороод ингээд гэрэл тусаал тэгэл гой юм кул ах нар залуучууд ингээд суудсан. Суугаад л тий. Тэр надаас асуугаал. Тэгээ шууд гар үсгээ зурчт юм билээ. Тэр бомбыг гэл шууд шидэл гар үсэг зураад. Тэгээ яг хаа дараа нь тэр нэвтрүүлгийн тэр би өөрөө бас жоохон сандарцсан. 20% тэр бомоор өгчээс байхгүй амжилт комынхоо. Аа зөө. Тэгээд тэгсэн чинь яг тэр нөгөө нэг хилцэл хийдэж штэ. Тий. Одоо нэг улсын хурлын гишүүн болсон их төвшин. Тэр чинь 40% гэдэг байхгүй. 40% тэр бом хөнгөтнө. Сайн бодож чадлаггүй. Үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээд математикийн хүн чинь тий сандраад заа гэд тэгшдэг байхгүй. аа. Тэгээ дараа нь нөгөө яг тэр бомаа 40% өгөх болохоор яг нэг хүн чинь яг сандрахаа болцсон 50 болцсон ба штэ. Тий. Тэгээд 40% тэр бом өгөөгүй дараа нь. Яг сарын дараа нь намайг дуудаад шингэрлээ дээр дуудаад ингэ. За чи яах юм? Ингээд ингэсэн чи. Яхаа би яг нэг тухайд жоохон сандраад ингэ. 20% 40 болгоцсон. Яах вэ гэд. Тэг чи яг үнэхээр өсөхгүй байгаа юм гэсэн чи. Ер нь жоох өсөхгүй байна гэ. Бас тухайд бас хараад бас жоохон сандраад. Тэгээ ер нь өсөхгүй байна гэсэн. За гэл. Тэгээд өргөн уралт дээр нь л авахгүй. Би өөрөө аваагүй. Shark бол өгөх хүссэн. Ягаад гэвэл тэр чинь үнэлгээ нь өндөр байхгүй одоо. Тэрнээсээ айгүй орлоготой байхгүй. Хөрөнгө оруулалт одоо би чамд мөнгө өглөө. За мөнгөөр хөрөнгө оруулж болно, материалаар хөрөнгө оруулж болно. Эсвэл одоо юм мэдлэг чадвар network юу гэдгийг. Заавал хөрөнгө оруулалт төр мөнгө бахалгүй. Аа. Өглөөгöd эргүүлээд надад бас үнс нь ашиг орлого одоо юу гэдгийг. Миний босод бизнес ч юм уу дэмжлэг болох ч. Харилцан биеиндээ чамч ашигтай над ашигтай тэр нөхцөлийг л хадгалж чадах юм бол хөрөнгө оруулалт амжилттай болдгийм байна гэж ойлгосон. Тэгтээ тэр хөрөнгө оруулалт яг ямар хэлбэрээр авах уу, хинээс авах уу, яаж авах уу гэх зөндөө асуултууд байгаа л. Гэтэ өсөлтийн хоёулаа хамтдаа өрнө. Тий. Тэгээд дампуур бол тэгээд нэг хөрөнгө оруулсан юм бол адилхан дампуур гэсэн үг шин. Дампуур гэсэн. Ашигтай бол аль нөгөө хуваараа хувьцаагаараа тэнцүү ногтлох шиг авал юм. Тэгээ яасан инх төвшин Shark жоохон чи мэ энэ гэсэн зүгээр за чиний сонголт гэл явцсан уу? Тэр нэг тоогоогүй чи гомдлоо гэхгүй. Тэг зөвхөл. Тэгэж угаасаа нөгөө зөндөө бизнестэй юм чинь нэг. Миний хувьд нөгөө ганцхан амжилт зохиом чинь нөгөө амин сүнс байгаа шүү дээ. Тий. За энийхээ ингээд 40% гэдэг чинь бараг талын өгчүүл ингээд яах юм бол доо энэ хэл. Тэр хүн чинь бол ингээд наач зөндөө бизнестэй. Энд 40% авсан чалаа аваагүй. Зарим бизнесээ ингээд тоолвол зарим нь тухайн үед хэлэх мартчихсан гэж байж магадгүй тийм үү. Ер нь зөвхөн тэр Shark Tank шоунд оролцъё гэсэн нь амжилт тэр үед нэг жоохон тийм хөрөнгө оруулалт дутагдаад ирсэн юм уу? Эсвэл бол зүгээр шижрээ бас яг компанийнхаа нэг юу болоод идэх штэ нэг зарим нэг их үзэгчтэй шоугаар чинь дамжуулаад нэг нэр хүндээ өсгөх ч гэдэг юм уу олон таниулагч гэдэг юм уу тийм зорилгоор яваад байдаг штэ. Зорилго нь юу вэ? Аль ялна. Бас өөрийгөө юугаа бүтээгдэхүүн амжилтсахгүй танилцуулчих. Тэгээ бас хөрөнгө оруулалт авчий гэдэг. Тэгээ тэр чинь нөгөө нэг тэр 20% тэр бумаар гэдэг чинь зүгээр юм 6 харж байгаа бодож байгаа байхгүй. Тооцоолж жагаад бодоод тоо. Бизнес ер нь тоо штэ. Тэгээ тоогоод гаргаж жагаад яасан ч. Тэгстэй яг нөгөө шийдвэр гаргах дээр жоохон тоон дээр сүрлээгөө сэтгэл хөдлөлөөр бацсагсаагүй за 40 гэлцэх. 40-ийн зөвшөөрцөх. Тэгээ дараа нь мэдээж нөгөө сэтгэл хөдлөл байхгүй болоод. За ингэ бол надад талтагдaltaй.
бизнес хийх хүн хэцүү гэл одоо маш их ярьж штэ тийм Монголд бол зөвхөн тийм татвараар дарамтлаад алж байна. Ер нь бизнес эрхлэгчид бол ер нь ковидын дараа бол ташраараа маш олон газрууд хаалгаа барьж байна, ингэж байна гэл ер нь яг энэ дайрлага чам дээр хэр их дайрж байна ер нь. Яг үүндээ бол үнэхээр хэцүү. Үнэхээр хэцүү. Гэхдээ бизнес эрхлэгч хүмүүс ч өөрөөсөө маш ажилсаг шарга ухаантай хүмүүс гэдэг болохоор яаж хийж байгаа тэгээ нэг аргын болоо гараа явдаг. Тэгээ ингээд нэг маш их дарамтууд байсан ч гэсэн тэр дарамт дээр тэсэл байгаад идэх. Гэхдээ ингээд жилийн статистикийг харах юм бол энэ жил бүр ингээд хэдэн мянга байлаа. 40 мянга байлаа. Тим компани хаалга барьсан байгаа. Үнэхээр бас хэцүү байгаа. Тэр дарамт хүн зурдлал заа тэгээ тэр татвар гэж нэг амар юм байна тий. Төртөө холбогдохгүй бол компаниуд явахгүй байна, бизнес явахгүй байна. Заавал төртөө холбогдож байна. Ер нь шийдвэрээ төртөө холбогдож байна. Үгүй. Одоо энэ төрийн өстрийн өстөл дургу үзий хатдаг. Зөвхөн өөрөө л мужихророл зүйлэт л. Хүчээсэн сэгчээсэн ч одоо яг шудар гараа. Яг өөрийнхөө одоо хүчээр их юм, бор зүрхээр их юм, органикаар их юм. Органикаар явах хэрэгтэй гэж. Хамгийн гол нь нэг ийм тим шиг үү те. Тайдыг ингээд хараад байхад бүр ядчихад нөгөө нэг ийм тууштай зан чинь баг ийм хитэрсэн юм шиг тийм хүмүүс байх юм те. Тэгээ тууштай байх нь өөрөө бас нөхцөл байдал шаардчихлаа л да тий. Тэгэхгүй ингээд за нэг юм ичсэн зав байлаа ингээл дахиад өөр юм их дахиад бүхнийг шинээр сурна, бүхнийг яана. Тэгжээс хийж байгаа маа өшөөлөв чанаржуулаад зах зээл дээр өшөөлөв тэрчүүлдэг. Тэг яг манай улс ингээд ийм бизнесийн орчныг маш хэцүү болгож байгаа. Гэтэ тэр нэг талаар бас ийм сайн тал байна. За би ингээд Казахстанд ингээд сургууль нэхэд чадчихээн. Тэнд энэ амар хэцүү орчинд сурчхлаар Казахстанд байж байгаа юм чадаад байна. Шинжинд бас хятад бас ингээд болгоод байна. яа өө нэр наад чи бас гоё үг вэ шүү яа зөв байж тээ те. Нэр ямар ч муу юмд өөдрөг тал байгаа гэдэг шиг хэлт юм байна. ер нь бол маш хүнд бэлтгэл хийчихээр одоо зүгээр спортоор бол тий зүгээр нэг юм бие халаалт хөнгөн бэлтгэл бол зүгээр инээдэмл байдаг шүү дээ тий тэр шиг л байна үү тий марк л. Одоо нэг юу гэдгийг нэг тийм янз бүрийн цаа давуу талтай ч юм уу төр мөртөө холбогдоод ингэ хийсэн бол би өөр газар юм хийж чадахгүй тийм өрсөлдөх чадвар доорой байх шүү дээ. Тэгэхээр чин Монголд ийм хүнд газраас тийшээгээ бол зүгээр үнэхээр хэлбэр санагдсан. Казахстан чинь одоо монголч одоо нөгөө татвар төрийн үн суртлаас гадна хүний нөөц гэж байгаа шүү дээ. Ихэнх одоо залуучууд маань гадагшаа авчлаа шүү дээ. Тий. Тэнгүү тэнд чи аягүй олон залуучууд байгаа. Бид нар чинь сайхан ингээд хүний нөөц асуудал байхлаар чи одоо бизнесээ сайхан төлөвлөе гэж болж байгаа. Одоо энд бол нэг залууг ажилд авлаа гэх юм бол энэ залууг яавал гомдоочихгүй байх байл гэж бодсон шүү дээ. Хүний нөөц гэж байна шүү дээ тий. Одоо өнөөдөр амжилт маань хичнээн хүн одоо шижрээ хичнээн хүнийг тэ ажлын байраар хангаа явж байна. Монголд бол 300 орчим байна. Казахстанд нэг 50 гаруй хүн байна. Одоо Казахстаны удирдлагууд манд дандаа юу байгаа. Монголд бол бараг 90% нь монголчууд байгаа. Казахстанд бол ингээд яг удирдлагууд нь бол ийм Монголын казакууд байгаа. Баяуулын казакууд. Яаж байгаа ерөнхийдөө нэг франчайз эрх маягаар явчихж байгаа мó эсвэл бол яг өөрөө нээж байгаа гэсэн үг тийм. Франчайз эрх чинь бүр юу штэ. Лаг брэнд бийжж тэр одоо Казахстан чинь ятад чинь манай франчайзыг авах штэ тийм. Үнэс одоо ингээд өнгөө авах гэсэн чинь бол авахгүй штэ тэ одоо. Тэнгүүт тэнд өөрөө очиод өөрөө яг объект олоод өөрөө за энэ объектыг түрээслэе. Ингээд зах зээл барьшаа, ингэж хөтөлбөрөө, ингэж багш нараа авъя бүх юм. Энд байгаа нөгөө Монголынхаа казакууд, Баяуулынхаа казакууд манай удирдлагаар очиод тэгээд энэ нөгөө казак багш нарыг Казахстаны Алматы хотын багш нарыг аваад тэгээд Алматыгийн казакуудад жаалгар явдаг. Хятад болохоор юу? Өөр Монгол дээрээ тулгуурлагддаг. Өөр Монгол нөгөө удирдлагууд. Яаж ч ингээд монголоор хоорондоо чөлөөтэй ярилцж байна. Алматыгийн казак очсон монголоор сайхан чөлөөтэй ярилцж байна. Бүр ингээд нэг жоохон юм няцалтанд ороод цац шивнэ. Болчдөг ч юм билүү гэж бодож няцж исэн үе хайгаа юу шижрээд ирнэ.
Сайхан бас манай нөгөө шинээд гэдэг манай амтрагч. Чи ингээ айгүй их өөдрөг юм аа. Яагаад ингэж юм хямардгүй, готордгүй, ямардгүй гэдэг байхгүй. Тийм. Би бараг л өдөр болгон хямарч өдөр болгон готордог юм аа. Гэхдээ нөгөө талаараа би нэг боломж чадна, амжилтанд хүрнэ. Ард нь гарна гэсэн тэр юу. Одоо нэг над баг хоёулыг зэрэг орчиод юм шүү. Нэг болохоор ингээд бүр сүрх юм бодол орж ирэл. Нэг болохоор ингээд чадчих бодол орж. Хоёулыг ингээд над баг ингээд зэрэг орчдөг юм шиг санагддаг. Нөгөө баруун зүүн мөрөн дээр чи түрүүд хийдэг шиг хоорондоо алцаад гэдэг шиг тий. Дандаа л ингээд би чадна. Баячхан барахгүй доморхон тодорхой энэ төр гэдэг байхгүй. Дандаа ингээд гутраад байхгүй. Аль аль нь зэрэг ингээд гол нь тэр балансаа барих хэрэгтэй юм шүү. Хит гутраад байвал тэгээд юу ч хийж чадахгүй шүү дээ. Хит хөөрөөд байвал бас чанга гонно шүү дээ. Тэгэхээр юм тийм аль аль нь л байдаг байх шүү дээ. Амар гутраад бүр ингээд бараг л амиа орлчих гэсэн тийм үе тус би. Тэр нөгөө ус төрчдгийг нэг үзий яддуулсан гэсэн шүү дээ. Тий. Алтан уугийн сайд чинь ерөнхий сайд байсан. За. Тэгэхэд нөгөө манай сайтыг хаасан. Зөвлөгөөр нэ дарга нь. Тэгэхдээ бүх юм хөмрөөл явсан л та. А дараа нь ковид үед байна бас л. Бүх юм хаах тусал. Өөлмөр байсан шүү. Болохоо бол бүх юм нөгөө дээшээ тэнгэр бол доошоо газар хатаа өгдөг шиг. Тэгэл яаж ч гал дарга нь болол тэгэл хэвчээ. Твцээр гал тэгэл. Амаргүй гэдэг шиг. Амаргүй гэдэг шиг. Наа чи бас л зөв үг шүү те. Амаргүй цаг үеийг туулж ийн гэж байгаа шүү дээ. Яг 3 дахь раундаа явуулъя тэгсэн. Одоо сага халаад ирж байна үгүй юу? Яг яриа сайхан орж ирээл. Амар улаацсан байна уу? Гайгүй л байна. Гайгүй. Яг нэг оюутан байхдаа юм Адам Смит, Хайкин, тэгээ Фридманы номуудыг уншиж байсан. Тэгээ тэр ихт нөгөө зүгээр ном уншаал өнгөрцөн байж байгаа. Дараа нь хүн ингээл төлөвшөөл ирэх юм нэг тийм. Яг өөртөө итгэе өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө хөдөлмөрөөр л ингэж явахыг хүсдэг. Хүнийг нэг очиод нэг даргаыг бэлтгэдаалахгүй, тань талаараа нэг өөртөө давуу талыг бий болгочихгүй. Яг өөрийнхөө хөдөлмөрөөр явна гэж нэг тийм одоо юу гэх юм тууштай гэх юм шудрах юм. Тэр зан байсан. Тэр зан байж байгаа. Тэр дээрээс нэг ном уншаал. За ер нь энэ үзэл баримтал хүнийг өрсөлдөх чадвар амжилттай явахад их тус болдго юм байна. За ер нь амжилттай бизнесмэнүүд ийм үзэлтэй байдаг юм гэдэг олж мэдээл өшөө илүү гүн үзгийг судлаа. Тэгэл улам энэ үгийг чинь бас сүулт ингэж яг ухамсарлаж ойлгож байгаа юм. Либертар гэдэг нэг тийм гадаад үг мөртлөө яг инженеэр орчуулвал одоо юу бол эрхчлөө ба хариуцлага гэж ойлгодог. Би өөрөө бүснээ. Гэхдээ тэр хийсэн хандлага хариуцлага хүлээх ёстой гэсэн. Тэгэл энэ зарчим бас үди зэрэгтэй явахад бас тусалсан болох гэж байна. Хүснээ хийн хариуцлага бас гоё хэлж шүү. Нөгөө би бол нөгөө илүү урлагийн талын хүн болохоор нөгөө талаас нь одоо жишээ нь Айн Рэндийн романуудыг уншичаал. Тэндээс л одоо нөгөө дөрөв дээр нь одоо жишээ нь их сургуулийн ховор рок гэл нэг нөхөрч бол яалч байхгүй л яг тийм байдаг шүү те. Тэгэл одоо Атлантын нуруудын нэвийн Жон Галтч гэдэг юм уу те ингээл би бол уран зохиолоор дамжиж тиймэрхүү үзлэр нь бол очисон л доо ер нь бол Ангрын нөгөө бизнесийн философи гэдэг номыг тийм бизнесийн философи тийм бас л огшуулдаг нэг баг үйлэх шахсан шүү. Би ярин жаваг ингээд тийм либертар үзэл чинь нөгөө нэг бас юм үзлээсээ гадна хэлж байгаа ярьж байгаа үйлдэж байгаа илэрдэг юм шиг байна. Тэгээ би чаага ингээл ер нь айгүй л тийм либертар залуу байна да. Ингээ анзаараад. Тэгээ яг нэг өдөр чи либертар уу гэсэн чи. Тийм гэхээр. Тэгж танигдсан байхгүй. Одоо тэгтэл чинь энэ нийгэмдэр бол ер нь тэр байдлаар ер нь юу гэж боддог вэ? За одоо ингээл за либертар үзэл баримталтай гэл тийм гутал бараа байд гэж юм. Тэ. Ер нь ингээл юм бол тэгдэг болчлоо шүү дээ. Яг баруун гэхэлэр нэг тийм баруунаас одоо санхүүжиж байгаа үзэл ч юм уу. Тэгж ойлгох нь их мунхаг баг. Бүр тэгж ярил одоо манай их эзэн Чингис хаан хүртэл бас юм либертар үзэлтэй. Одоо яг энэ үед нэг нөгөө сүлд философи болоод энэ нэр томьёо сүлд гарсан шүү дээ. Тэгээд тийм нэр томьёо байхгүй ч гэсэн юм либертар үзэлтэй хүн байсан байхгүй. Торгоны зам худалдаа ингээд суурь мөрийн тавиал те. Тэгээд юм шашин машныг хүртэл ингээд чөлөөтэй
эмэгтэй хүмүүс ингээд юм аль тэгш эргэтэйгээр ингээд дарангуулаад тахгүй. Тэгээд ард дэргэд ингээд мал хуугаа чөлөөд өсгөж болдог энэ төр. Тэрийг бас юу гэнэ эргчлөөг нь тавьж өгсөн байхгүй. Ер нь эргчлөөний үзэл шүү дээ. Манай монголчууд ч өөрөө айгүй эргчлөөнд дуртай, эргчлөө ихтэй хэлдэг. Тэгэхээр эн чинь нэг тийм барууны үзэлгээ тийм холын юм бишээ. Муухраар тэгээ холын юм шүү. Эн чинь баг бидний үйлчлэлтийн соёл, бидний угуул соёл байхгүй тий. Эргчлөөтэй өөрийн гэр орондоо өөрийнхөө бүтээгээд өөрөө сайхан амьдрах хэрэгтэй. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэж ярьдаг шүү дээ. Эн чинь л орог баг ингээгүүр бол төвчлөө хэлэх юм бол либертари болчиход байгаа. Яг үний. Гадаад өгөр л хэлчихээд байгаа болохоос тий. Яг. За яаж ир халуун цай яриа. Одоо л ойлголоо халуун сэтгэл юм. Халуун сэтгэл юм. Дээрээс нь бас гэрэл тусахлаар бас бүр их халддаг юм. Тэгин яг үнэ. За. Талбай дээр гараад жагсаал үгээ хэлж байгаа хүн бүхэн сошиал дээр улс төрийг шимжилж байгаа хүн бүхэн тэгдэг. Бидний төлсөн татварын мөнгөөр гэл тэ. Бизнес эрхлэгчид болвол дээрээс нь нөгөө 300 ажилтан ингээл нийгмийн даатгал тийм ээ хоот гээл ингээл бизнес их н орлогоос ингээд гэт ингээд татвараа төлчихээр жоо харамсалтай байдгүй юм. Жохон биш нэлээд харамсалтай. Нэлээд харамсалтай. Тэр мөнгөөр ингээд тийм одоо энэ давхар зам бариад ч юм уу тий төвжирлээ арилгаад утаагүй болгож ивэл бас тэг эмнэлэг асуудалгүй болгож ивэл бас гоё ихгүй. Тэр мөнгөөр ингээд улам л утаатай болоод улам л төвчрэлтэй болоод тэгэл боржуур энэ төр бариад тахлаарч уур шүү дээ. Ингээ нэг гэл зодуулаад төвчээд байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Зодуулаад төвчээл ингээл тийм өшөө илүү өөртөө өс онцон ураагаалсан. Тэгээд байгаа юм шиг. Би тэгтээ ганцаараа нэг ийм биш юм шиг үлээ. Өөр ингээл бизнес хийж байгаа хүмүүс ингээл бүгдөө ингээл зодуулаад төвчээд байгаа байхгүй. Тэгээд зодуулахаа болоод тэмцээ ихлээр нөгөө өмнөх нөгөө юм цалингаа авах хэвээр дүрсээ төлөх хэвээр зээлээ төлөх хэвээр энэ дэшээ төлөх хэвээр болохоор тэгээд тэрэндээ баг ингээд дарангуулгатаа тэгэл тэгсэн хүртэл ингээд садуулаад төвчээлээ. Гэхдээ тэгээд та нар одоо ингээд Монгол бизнес эрхэлж байгаа ингээд шижиг шиг ингээд мянган залуучууд байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө тэмцлийнхэн талбар дээр нь гарч ирээд би тэдэн жил бизнес эрхэлж байгаа улгаачудаа гэд ингээд бүр ингээд бархирч яага болтгүй юм би. За. Уулынхныг гараад иргээл ах юм. Уг нь бол зинхэн бачураад өндөг шитгэн та нар л баймаар юм. Яг надад асуултыг чи өөрөөсөө асуусан. Нэгдүгürt нэгж байгаа. Яг нэг өдөртмийн ажиллагаад аж ахуйн ажлын процессын ажил маш их байгаа шүү дээ. Тэндээ ингээд тэн дээр очихлоор ч нөгөө бүх юм хөмөрчих гээд байгаа байхгүй. Эний чинь бараг л ингээд авч явж байгаа шүү дээ нөгөө төвчл тэнд цаг гаргачихлаар болохоо явчихад байгаа нэгдүгürt. Хоёрдугаарт бас нэг юм байна. Энэ хүмүүс юм айгуу тийм рационалсэлгээтэй юм логиктой ингээ юмд анхаарч идэг. Ингээд энэ дээрээ ингээд хөдөлмөрөө явж идэг. Энэ дээрээ дуртай байдаг. Тэнд emotional гаргаад ингээд явах гэхэлэр тийм юу хин икгүй тийм одоо юу хин характер хөөх юм тийм сэтгэлгээгүй. Одоо ингээд өөрөө 5 нөхөр гарчичаал 5 бизнес мөн өөрсдөө гарчичаал бид нар бол 5 шудраг гэдэг ч юм уу шудраг 5 гэдэг ч юм уу тэгж нэрлээд ингэж явдаг юм байлээ. Тэгвэл бид нэг юм за ингэж хүмүүст ийм юм хийгээд ингээ мөнгөний олоод тэгээд яг ийм шударгаар ингээ ажиллах гэдэг. За бид нар бол 5 шудраг гэж гарч ирэл ингэдэггүй. Тийм нэг юм суур хүмүүжил гэх юм уу суур характер байгаад байгаа. Дөрөв татаад хэлчих бас үнэхээр завгүй байгаад байгаа нэгээд. Тэгээд ингээл сэтгэл тэрийг бодох завгүй тэгээд ингээл үнэхөө байгаад. Гэтэ энэ одоо ингээд эргүүлээд бүр хитрхийх ингээд дарамтлаад ирэхлээр нөгөө өмнөх нь угаасаа хийхэд явцгүй болоод шүү дээ бизнес нь. Бүр болгоогоод ирэх юм бол мэдээж нөгөөдөл яг бид нар чинь тэгэл гарна шүү дээ. Өнөөдөр бол амжилт бол яг цэвэр нөгөө босоод тогтолцоотой шижрийн нуруунд дээр л явж байна юу. Бүх юм чамаас хамааралтай байна. Функционал гэдэг яг нэг менежмент хэлээр бол одоо холимог гэх юм уу одоо би ингээ үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд манай одоо энэ 3 ерөнхий захирал байна. Доороо
ерхий захирал болон өөрөө гүйцэтгэх захирлуудтай. Тэгээ хоорондоо бас өрсөлдөн, хоорондоо ноогоохоо солилцсон, өөрсдийнхөө эрх чөлөөнүүдийг бий болгоод өгсөн. Тэгээд хяналттай шийдвэр гаргасныхаа дараа араас нь яндаг. Шийдвэр гаргахаас нь өмнө биш. Шийдвэр гаргачаад тэгээд гүйцэтгэл хийж байгаа. Тэгээд араас нь янаа. Тэгээд хоорондоо бас өрсөлддөг, хоорондоо бас ингэж тийм юу гэдэг. Өрсөлдөг нь чөлөөтэй бариад 100% надаас игэл эн чинь та бурж штэ. Тех бах тий. Тэгээ өөр өөрсдийн зарим нь ингээд айгүй гоё санаа гаргана. Зарим нь бол ингээд зарим санааг нь ингээд тийм үнэхэр фейлдэх, бүтлгүүдэх санаа байсан ч би ингээд дэвччихдэг байхгүй. За. Хийж гэлээ. Тэр нэг тийм нэг далд утгатай үг л нэс. Энд чи юу нэг болохгүй шүү гэдгийг бүтлгүүтнэ гэдэг. Тэгээ бүтлгүүцсэн дараа би чи энэ жил чинь санаж байна уу? Тийм байж тэгээ. Гэтэ тэр хүмүүсийн тийм одоо бүтлгүүт хэрэг чөлөөг ч гэсэн олох хэрэгтэй гэж байна. Оо яг гоё хэлчихнэ. Яг үнэ. Бүтлгүүд хэрэг чөлөөг нь олгож ийн гэдэг. Наа чи ёстой гоё. Тэгээ ер нь компанид ер нь аль болох хэрэг чөлөөтэй л байлгах хэрэгтэй. Нэг юм 7 зарчимтай байдгийг. Тэр 7 зарчмаа ингээд юм одоо юм шашин шиг ингээд яриад хэлцээд. Гэхдээ тэр нөгөө яг энэ зарчмаар яв гэж тулахгүй. Тэн дээр ингээд мэдгэлцэн. Эн чинь ийм юм шүү. За аливаа ажлыг хурдан хийх хэрэгтэй гэдэг. Нэгдүгээрт нь. Чи нэгдүгээрт нь бол нээлттэй байх хэрэгтэй гэл. Хурдан байх хэрэгтэй гэл. Нээлттэй дээр ингээд мэдгэлцэн. Энэ цалингийг бусад ажилч мэдэх ёсгүй шүү дээ. Энэ хувь хүний нууц. Үгүй энэ ийм учраас нээлттийнх нь ашигтай зөв. Хурдан ажлыг хийя гэл. Иймэрхүү юм 7 юу байгаа. Зарчим. Тэнгүүд энэ дээр мэтгэлцдэг хурдан байх хэрэгтэй. Үгүй хурдан хийхлээр чинь чанаргүй болчиход байна. Удаан хийя. Удаан хийж ийм чанартай юм гарнаа. Тэгвэл удаан хийсний дараа чанартай гарах нь тодорхойгүй. Бүр чанаргүй дээрээ бас удаан болчихлоо. Хурдан хийгээд тэрийгэж дахиад апдейт хийх хэрэгтэй. Гэх мэтэр гэж юм 7 одоо нэг 10 хэдэн жил болчихж байгаа хүмүүс нэг юм аа. Бараг 20 жил болж байгаа. Нэнгүү тийм зарчимтай болцсон. Тэгээ тэрний бүр шигшигцээр хагаад мэдгэлцээр хагаад ингээд тунхаг болцсон. Сүүлд би ингээд нөгөө Казахстанийнхаа сургууль дээр очиод 7 зарчмаа ингээд ярьж байгаа байхгүй. За. Тэгтээ би чинь нөгөө монголоор ярил ойлгохгүй шүү дээ. Англиар ярьж байгаа. Англиар хэлэхээр би нөгөө нэг сайн биш байхгүй. Тэгээ нэг юм айгуу тийм энгийн өгнүүдээр ярьж байгаа. За. Энгийн өгнүүдээр. Тэгэхэд айгуу хэцүү байсан. Тэгсэн чинь тэр мэдчихэж байгаа байхгүй. Тэр нь аюурга. Often fast гэдэг hungry гэдэг тэр бүх зарчмуудыг ингээд бүгд ингээд яриангууд мэдж байгаа нь гоё юмсан. Гэхдээ яг нөгөө би өөрөө гоё ингээд дэлгэрэнгүй монгол хэл шиг гоё ярьж чадахгүй наа хэцүүсэн. Ер нь ингээд төрөө найз хэлж штэ. За хүний нөөц одооны залуучуудтай ингээд баг ингээд харагдаж харьцаж байна ч гэдэг юм уу. Ингээд яваад өгчимж гэдгээс найж ийн ч гэдэг. Тэг ингэж штэ тий. Яг үнэхээр энэ өнөөгийн нэг зүй үе дээр тулгарч байгаа асуудал ялчгүй мөн үү? Зүй үе дээр ер нь нөгөө манай залуучууд ч бас мэдлэг чадвараар бас дайггүй болсон. Компьютер хэлний мэдлэг чадвар гайгүй болсон. Тэнгүүтээ нөгөө хамаг татварын төрөө ажлаар нөгөө цалингийн юу багасууд цалин багаагаад дээрээс нь худалдаа авалтан байгуулахлаар яхааргүй гадагш яваад байгаа байхгүй. Тэнгүүтээ цөөхөн үлдсэн хүмүүсийг чи маш кэрлжиж байлгаж байгаа байхгүй. Зүй үедээ ч биш юм бол. Гэхдээ зүй үе чи нөгөө залуу болохоор илүү их гадагш явах магадaltaй. Тийм тий. Яг манай зүй үеийнхэн бол яг ингээд зорилгоо яг зөв ойлгох юм бол яг бид нар ийм зорилготой яг энэ л явж байна гэх юм бол нөгөөдөлчийг за энэ зорилго надад таалагдж байна. Энэ бас миний ч зорилго байж болох юм байна. Нийцж байна гэх юм бол аягуулсаа хичээнэ. Гэхдээ нөгөө зүй суул тал нэг зүй чи угс нэг жоох хүмүүс байгаа шүү дээ. 20-д болохоор ингээд тийм яг төлөвшөөгөө одоо ингээд төвлөрөл сайн төвлөрөх чадвар муутай ч юм уу тий. Гүйцэтгэл нь удаан ч юм уу. Яг хөө хэлний чадвар ашиглах ч юм уу. Интернет хэрэглээ сайн. Гэхдээ тэр нэг суур хүмүүжлүүд нэг сайн болоог болохоор бас зөндөө сурах юм ихтэй байдаг. жишээ нь Казахстаны залуучуудын онцлог нь юу байсан бэ манайхаас харьцуулахад яг л адилхан л нэг үеийнхэн л байгаа болов уу та. Тэ? Их өөр нөгөө снапшнтай болоо ч юм уу. Алкогол хэрэглэхгүй. Одоо юм халамжаар гэсэн подкаст бол байхгүй шнэ. Алкогол хэрэглэхгүй. Тамхи их ховор татна. Нилээ орсчсон тийм газаг татна. Ер нь тамхи татахгүй. Тэгээд мөргөн тэгээд бас юм
хэлний чадварс манай Монголын залуучуудаас нэлээсээ англи хэл нэлээсээ биш нөгөө мэдгүй байж байгаа хэвээр англиар амар ярьжсэн чи тэгээс өөрийгөө нэлцүүлээ нөгөө зарим нэгээд англиар ярьсан чи бүр амар урт төгөлбөр хэлээд чи туслаарэ гэж байгаа. Туслаа. Сайн ойлгохгүй. Хэлний чадвар нэлээсээ хөгжсөн юм лээ. Яг л нөгөө цаашаа Узбек, Кыргыз, Мэргэз цаашаа Катар, Кувейт энэ төр нөгөө бусад исламын орнуудтайгаа холбоотой байдаг. Хөгжлөөр ер нь манайхаас ер нь илүү болцсон шүү дээ. Хязгааг очоо. Тэнд бол ямарваа нэгэн одоо ийм Монголд учирч байгаа шиг тийм татврын дарамт ороод идэр нь гайгүй юм уу? Гайгүй. Гайгүй. Одоо чинь Астана бол ингээд бүр Казахстаны нийслэл Астана бол ингээд ямар ч төвчрэлгүй, ямар ч утаагүй байхгүй. Алматы бол ингээд төвчрэлтэй утаатай байхгүй. Гэтэ Монголынхтай харьцуулах юм бол нөгөө Монгол нөгөө тэг сондоогоор явдсан шүү дээ Улаанбаатар. Тэр шиг ингээд Алматы бол тэг сондоогоор явж байгаа юм шиг л явж байгаа байхгүй. Утаа мотоо айгүй. Ер нь бол ингээд дид үсээ өгчсөн. Ер нь бол нэлийн хөгжил нэлийн дэг үргэлжсэн. Тэгэхээр хүмүүсийн стресс ч байгаа, сурах нь хүртэл илүү их. Худалдаа авалт нь хүртэл илүү сайн байна. Өнөөдөр ингээд өдөө зэрэгтэй бизнес хийгээд явж байгаа хүний хувьд бол мэдээж хин дээшээгээ аав, ээж гэдэг юм уу аль нэгэн хүнээсээ нөгөө нэг туршлага авч, үлгэр авч л өдөө зэрэгт хүн чи ингээд нэг юм хөгжиж явдаг штеп ер нь тий. Чи яг үлгэр авсан нь яг хинээсээ вэ? Тэр хүнээс гээд яг нэг хүн хэлэхэд хэцүү юм. Аав ээж минь маш их нөлөөлж байгаа. Ер нь ген бас нөлөөсөн байх. Бас дээрс нөгөө би миний айлын том маань бас нөлөөсөн баг. Айлын томоод өрнөх бусдад санаа тавьдаг ер нь. 3 дүүт. Тэгээд одоо энэ Монголынхаа энэ бизнесмэнүүд Datacom их бат энэ гэл нэр ярьцлага тэрний подкастыг их сонсно. Яг Монголд дурс хамгийн их үлгэр авдаг бизнесмен бол юу? Монсын Хөрлөбаатар баг. Багасаа л тэр хүний одоо яриа ховорхон яриа өгнө, ховорхон ярьцлага өгнө. Бүгдийг сонсно. Момын бол шинтэн хид одоо биш шүү дээ. Монсын Хөрлөбаатар гоё. Үнэхээр нэг тийм бизнесийн хувьд бас эрүүл мэндийн салбарт хийж байгаа нийгмийн сайн сайхныхаа хувьд бол ингээд үнэхээр үлгэр дуурай авмаар тийм бизнесмен, тийм одоо юу гэх юм, энтерпренер гэж хэлээд байна шүү дээ. Тийм үс гэж боддог. Харин чи би нэг ч удаа уулзч аваагүй. Уулзч байгаа юм ч үү? Зүгээр хотоос хараад ерөнхийдөө ингээд за гэж юу даавал. Тэ нэг нь автаж байгаа гэдэг чинь тэр маань юу гэдэг чинь. Тэр агшман байна. Хайд багшван байна гэдэг шиг. Тэ гэдэг шиг би нөгөө ном юм уушаал тэгэл дүүс яг нэг ойр явд ч юм уу те ингээ уулзаал Хөрлөбаатар гоё очиргол гоё уулзъя гэл тийм бол Халамцсан ярийн нэвтрүүлгийн ивент тэтгэж хамтран ажиллагч Русский стандарт. Алдарт Русский стандартыг нэг задлаад нэг авчлагаа явуулчих та тий. Энэ ч одоо бас л одоо Казахстанд очиход бол Русский стандарт бол ажиллагаа хэлбэт бол. Казахстанд Оросууд л ер нь бод юм хэлээ тий. Тэг бах тий нэрээ. Манай нөгөө салбарын чинь нөгөө юу яг юм цэвэр шашинтай цэвэр исламаа шүтдэг болохоор нөгөө огт уухгүй. Тэгэхээр би тэгээд очиод ямар ганцаараа уугаад талтай юм шүү дээ. Тэгвэл ер нь ингээд бизнес хийж байгаа хүмүүс бол энэ тэнд одоо ингээд гадны оронд ингээд бизнес хамтрагч эднэртээр бол яалтаж байхгүй нэг тий 50 татаал яхаас аргагүй гэх тий. Сайхан суухгүй л бол. Хятад бол үнэхээр сайстан янз тий. Хөвгөө хоол идэл тэгэл нөө жижигхэн юм зарил амар хатууд байж хаад нөгөөдөг. Хятад бол тэрнээр амар юм билээ. Дараагийн левелд үрцээ. Тийм. Яг сонир шүү дээ. Яг. Амтлагад тэгэхээр одоо татчаад хэлнэ гэсэн үг. Жоо. 30 жил бизнес эрхлэхдээ ер нь яг хэдэн жилээс нь авахулж яг нөгөө би санхүүгийн хичээлөнд ер нь хүрсэн би ер нь. За одоо л нэг гайг боллоо одоо ч гэх юм уу. Эсвэл ашиг орлоготойгоо зоолгосон гэх юм. Маш олон жил бизнесээ хөгжүүлэх гэж хасгатаал явдаг юм билээ шүү дээ. Тэгээд бүсээ чангалал зүтгэл тий. Эхний 3 жил бол би ингээд юм нөгөө зүгээр математикийн багш хийснээсээ 7 өдөр байсан. Тэгээд багшаас ямарсан илүү гараад цалингаа айгүй
цалингаас илүү их олдог болоо сайжраа явсан. Одоо ингээд жил болох их тусам яг орлого маань өсөд байгаа боловч ингээд үр зээл мэн улам өссөн. Тэг юм нөгөө нэг томрох тусам тий. Яг ингээд харахад бол ингээд амар баяжаад байгаа шүү хүртлээ. Бас цаанаа санхүү нөгөө үр зээл тавиал бүр илүү том эдэн тэрбум мөртөө болол. Тэгэл байгаа. Яг нөгөө яг үндсэн хэрэгцээ их юм уу байр машин хоолунд бол ингээд асуудалгүй. Хоёлаа өнөөдөр мэдээж халамцсан яриа нэвтрүүлэхээр амжилтын талаар ярьж байна. Тэгэхээр зэрэг сүүлийн жилүүдэд бол илүү түлхүү сургуулаа хөгжүүлээд явж штэ тий. Одоо ингээд салбаруудаа бий болгоол. Ер нь энэ Монголын боловсролын системийн талаар ямар бодолтой вэ? Маш том төвөгтэй сэдв. Гэтэ хүн болго айгүй амархан яриа л гэдгийг. Тий айгүй амархан. За тэгвэл ингэчүүл яадгийг ингийн гээл. Ер нь боловсролын системд асуудал байна. Тэгээ яах юм гээл. За тэгвэл хүүхдээ яаж онц сурах юм эцэгчүүд бас яг ярихаа болчдөг. Ерөнхий систем ингэнгүүт амар гоё яриа л. Ямар ч ингэж боловсролын чанар маань ингээд Монгол хэмжээнд бол миний харж байгаа өнцгөөс судалгаанаас харахад ер нь сайжраад байгаа гэж хараад байгаа. За одоо энэ нөгөө байгаль ухааны хичээлүүдээр ингээд ахицууд гарч ирж байна. За хэлний чадвар дээр ч гэсэн ахицууд гарч ирж байна. За энэ одоо энэ орчин үеийн тренд болж байгаа энэ технологи IT-ийн чиглэлээр бас сайжирч байна. Ялангуяа энэ хувийн сургуулиудын хөтөлбөр заах арга зүй төгсөгчд бол үнэхээр сайжирч байна. Чамаг намайг тэр нөгөө ерөнхий боловсрол сурдаг бах тийм гадагшаага сурдаг хүмүүс маш ховор байдаг шүү дээ. Тий. Одоо бол ингээд маш их болчих. Манайх одоо ингээд бараг 80% ингээл гадагшаага маань сургуулийн 80% гадагшаага тэтгэлэгт хамрагч 50-аас 100 орнд. Тэгээ өөр бус хувийн сургуулиуд ч гэсэн юм айгүй ихсэж. Гадны сургуулиуд тэнцэж гэдэг чинь тийм хэмжээний мэдлэг чадвар хэл байна гэсэн ийг илэрхийлж байгаа. Бид нар төгсөж ирээд эргүүлээд чинь явж Монгол дээр л ирнэ шүү дээ. Тэгэл тэр нөгөө хөрөнгө одоо бид нар чинь хүүхдүүдийг хөрөнгө оруулж байгаа эргүүлэл тэр өөрөөгөө жамсандаа гэж итгэдэг шүү дээ. Бүр нэг хандлага нэг юм байгаа. Эрдэм мэдлэг аягүй чухал гэдгийг эрхэм баялаг эрдэм гэдэг нэг тийм одоо зүүр гэх юм уу тийм байна шүү дээ. Ер нь боловсролыг аягүй хөвгт байгаасаа л аав ээж ер нь он сурах ёстой, сурах ёстой гэл. Зарим улс нь боловсрол нэг тоодгүй шүү дээ. Мөнгө чухлаа гэлээдэг. Эрдэм чухлаа биш, мөнгө чухлаа гэдэг. Маар цаанаасаа боловсрол чухлаа гэдэг. Бүр системийн зурглаар авч үзэх юм бол за энэ чинь болсон хүний нөөц бэлдэх ёстой. Тэрийг хэр сайн бэлдэж байна. За гараад өгсөд тэр нь ажлын байран дээр хэр сайн нийгмийн хэрэгцээнд хэр сайн хангаж байна. Цалин бүлгүүнд хэр байна. За сургуулийн орчин техникум лаборатори хэр байна. За өгж байгаа эцэгчүүдийн одоо нөгөө санхүү нь хэр байна. Татварын мөнгө хурааж авж байгаа эргүүлээ менежмент ихтэй хэр сайн байна. Сургуулийн орчин хэр байна. Яг нөгөө боловсрол чиглэлээс гадна нөгөө спорт заал усан байсан. За одоо юу гэдэг хоол, автобус энэ төргээд бусад хэрэгцээнд дагалдах харуул хамгаалт нь хэр байна гэдэг. Энэ өөрөө юм. Тэгээд ямар хөтөлбөрөөр яаж сургаж байна. Энэ айгүй цогц систем байгаад. Яг одоо хоёлаа нэг юм 100 г татсан. За боловсролын системийг л ингээ өөрчилж хийх юм бол бас жоох хэцүү. Тийм бүх цогцоор нь авч ягаад хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгсэн мөртөө бид нар ингэдэг шүү дээ. Ингээл амар их харьцуулт хийдэг шүү дээ. Японд бол хүүхдийг хийгээ сургаж яана гэдэг гал. Тэгэн гутаал одоо жишээ нь ингээл зүүн Европын орнууд тэгж яана. Ингээл Финланд, ийм сургалтын системтэй гал айгүй жишээ татал ярьдаг шүү дээ. Ингээл. Тэгтээ бас ингээд хүүхдийг багаас нь ингээд сургуульд оруулчаад манус өөртөө ялан дуудсан байдаг те ингээд хамт яг багш нь хүүхдэд биш манд даалгаврагдсан байдаг те. Мань зүгээр тийм нөгөөдөгтэй ч хамт маш хийцсэн юм. Ярцсан байж идэх ч байгаа шиг. Финланд тэгэл Япон солонгос гэл ясамдаа бол ингээд миний харснаар бол миний суулснаар бол хятад ер нь хамгийн сайн санагдсан. Яагаад гэвэл угаасаа нөгөө сайн бол үр дүн сайн л ах хэрэгтэй шүү дээ. Үр дүн нь одоо энэ технологийн дэвшлэн төр хятад яхахгүй байхгүй. Илүү инновацлог, илүү олон оюун хөгжөө битээдүүд авч ийн илүү олон хүмүүс сайн сургаж илүү амжилттай бизнесийн хүртэл амжилттай байхгүй. Тэр чинь хүний нөөцөнд хийж байгаа шүү дээ. Хэр сайн өндөр боловсролтой хүмүүс, хэр сайн чадварлаг хүмүүс нь л яаж байгаа. Аль болох л ингээд зүгээр улсын зүгээс төрийн бодлого гэвэл аль болох юм
хувийн байна уу, улсын байна уу? Энэ сургуулиудыг ингээд чөлөөтэй өөрөө инновац гаргаад, чөлөөтэй өөрөө бодлого тодорхойлоод энийг сайн одоо дэмжихэ байхад хориглохгүй л байх юм байна. Тэгвэл ингээд бүх нийтээрээ яг ийм байх хэрэгтэй гэсэн нэг тийм. Бүх нийтээрээ яг чам шиг өстэй байх хэрэгтэй гэдэг чинь бүх нийтээрээ наа чи өсөө олзуулсан байх хэрэгтэй гэдэг байхгүй. Өөрийнхөө онцлогыг гаргаад дөрвөн биений өс нь алдах нь алдаад, онох нь оноод ингээд явж явах хэрэгтэй. Тэгвэл тэндээс ингээд тэгээ хоорондоо өрсөлдөөд бие биенээсээ суралцаад ингээд хөгж явбал манай өсрийн салбар илүү сайн хурдан хөгжих байх гэж итгэдэг юм. Сүүлийн үед бол нэг сая чиний үгэн дотор л гарлаа л да хориглохгүй байхад. Хориглохгүй байхад болно гэх төр. Тэ. Сүүлийн үед бол одоо хориглох нь байтугай дээрэмдэд авдаг боллоо шүү дээ. Хэлээд их. Тэ. Хэцүү боллоо. Энд чинь бүр нэг бас тусдаа бүр том сэдв болоод байна. Тийм тий. Тэр түүцийг ингээд хураагаал авчиж байгаа шүү дээ. Тий. Тэнгүү тэр ингээд тийм коммент уншихлаар ингээд сошиалэр коммент уншихлаар тэг ёстой энэ төрхийн хараад. Гэхдээ энэ яг өөрөө яг энэ түүцний эзэн байсан бол түүц аваа тэр чинь нөгөө бүх мөнгөнд л өөрийнх нь байхгүй шүү дээ. Ингэн л монголчууд бүгд л банкны зээлтэй байгаа шүү дээ. Тэгээд тэрийг зээлээ төлж чадахгүй тэр хүн чинь тэгэл одоо өрний дарамтанд орол бөө юм л шүү. Тэнгүү тэр хүний зүгээс хайрлаж инэхгүй байна. Түүц байна уу? Одоо юу гэдэг өсчин байна уу? Гуанз байна уу? За бүр миний чинь тэр сургууль байна уу тийм. Төр дав гээл тэгээд иж болохгүй. Чиний одоо түүц байтугай чиний одоо гар утсаач гэсэн төр авбал ямар муухай аахгүй тийм. Тэгээд тэрийг нэг тийм за төрийнх нь тэгж боддог юм багс. Тэнгүүд зарим хүмүүс нь тэгээд дэмжиж байгаа хаар тэр. Тэр бол айгүй муухай. Юм гэлтэй багтах муухай. Одоо жишээ нь зээлтэй гэлдэг чинь штэ тий. Шижрээ бол одоо тэр том амжилт академи энтергээл байгуулаад одоо өнөөдрийг хүртэл ингээл явж илээ. Бас мэдээж маш том зээлтэй л явж л байгаа л байх. Ер нь бизнес хийхэд тэнэг зорих хэрэгтэй юу? Мэдээж тооцоолоод мацалаад чадна гэж үзсэн юм бол хийж л байгаа л да. Тэгтээ зорих хэрэгтэй үстэй. Маш чухал. Маш чухал тий. Яг хөө ингээл нэг өгүүлбэртэй бодлого бодож байгаа юм, тэгштгэл бодож байгаа юм шиг ингээл бодоол за ингээд за хариу нэг болж ийн гэл гарна л да. Тэгтэл тэрийг хийхгүй байхад хавилтай байхгүй тий. Тэр манай найз асуужсэн. Чи үнэхээр чи одоо нэг зоргих уу тэнгийг уу гэдэг шиг зоригтой байх хэрэгтэй л даас. Тэгэл асуудал бэрхшээл тохиолдоход тэрийг ингээл даваал гарна л. Казакуудыг аягүй гэрээд нэг. Нааг бас нөгөө казаки одсон байдаг шиг бас завхных шүү заяа. Нэг манай казак ажилтнаар ингэ шилдэг байхгүй. Аллах хүнд ийм дааж чадах бэрхшээлийг олгосон байдгаа гэж хэлсэн. Яг нөгөө ислам шүтгүүлдэг гэхдээ нөгөө тэр улсын юм шиг мөж амж коронавирус товчлын энэ төрөг уншсан. Тэр бас үнэхээр бас зоригтой байх хэрэгтэй юм шиг. Юу хийн тэрийг хийх хэрэгтэй. Тэг ганц олж байгаа зүйл эргчлээтэй тэр хийх хэрэгтэй. Гэхдээ бүхнийг бас хийж болохгүй. Зоригндоо гэл тий. Тэгээд гэж бас болохгүй шүү дээ. Миний үеийнхэн чинь ингээ нэг тийм өссөндөө ч юм уу юундаа ч юм мэдгүй нэг Христийн сүмээр нэг хэсэг явсан байдсан шүү дээ. Ойтон багтаа асуурч багтаа Христийн сүмээр явдаг байла. За Христийн шинэ гэрээ гуучин гэрээг уншаал тий. Тэгээ дараа нь нэг юм хүмүүний шашин гэж яддаг байсан шүү дээ. Жигний эцэг жинхэнэ аав. Жинхэнэ. Тэрний бас сургаалыг бас нэлээс судалсан. Тэр чи амар юм билээ шүү дээ. Ааваа намайг аваач гэж. Нэг яг судлал бас зүгээр л бас шашингээл нэг инэрэнгүү нэг өсгөл юм байгаа. Тиймээс нэг тийм амар хууль ус тийм аимшиг юм бол байхгүй. Дараа нь янз бүрийн философиуд үзээ. Тэгээд хамгийн сүүлдний юм буддизмыг одоо юм нэг австрал нэг эмчийн орчуулсан ном гаргасан ном байдаг байхгүй. За буддизм бидний амьдралын эмнэлт гээд. Тэрийг уншаад буддизмын тухай айгүйх зүгээр ойлгож гисэн. Түүнээс нэг тийм энэ төмөр бурхан, алтанч бурхан ч юм уу тийм бурхан төчөл мөнгөгөл хэлээд гэж ойлгож байгаа. Тэгээ нэг Нямсанбуу гэдэг нэг тийм Нямсанбуу
гавж идэв шүү дээ. Тэрний бас нөгөө лекцэн сургалтын суугаад мэдээж цаад дутгах учрыг бас ойлгож байна. Тий, сүүлийн үед би тэр юуг нь айгүйг сонссон нөгөө mindfulness гэл тэр нөгөө санамсрын бясалгал гэл тэрийг бас айгүйг сонссон бас гоё юм байлээ. Тийм. Тэр подкастыг би сонссон. Тий. Тэрний дараа нь тэр нөгөө нэг бүрий орчуулсан байсан шүү дээ. Нэг Доти гэдэг нэг эмчийн шидэт мухлаг гэдэг нэг ном. Тэрийг уншсан бас яг тэр талаар айгуу гоё уран зохиолын хэлбэрээр ингэж ер нь хэрэг уншдаг ба унших цаг зав өөртөө хэрэг гаргадаг бай. Уншдаг вэ гэхээсээ илүүгээр. Уншин. Одоо чин ЕБС төгсөө их сургууль төгсөөл тэр чигтээ явчвал үдээ зэрэгтэй байхгүй шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй 9 жорын юм уншсан. 9 жорын ревю одоо сэтгүүлүүд бизнестэй холбоотой, тань мэдгүй хувийн хөгжилтэй холбоотой. Монгол дээрх гайгуул аль болох гайгуул гэсэн бүх бизнесийн номнуудыг дуусгасан. Маркетинг менежментийн ном. Би зөвхөн хувьдаа тэгж бодод тээ. Хувийн хөгжлийн ном уншдаг л да. Тэгэл уншаал эржүүлэх гэж хичээдэг юм. Тэгжээгээр тэгээ нэг үсэж алдсан битгий. Тэгээ байхгүй болсон битгий. Тэгээ тэр чи бас яг барьж авахд хэцүү. Яг хөвшил, дадал хөвшил болгоход. Чиний хамгийн их яг ингээд олзуур хууштай барьж авсан дадал хөвшил чи юу вэ ер нь? Юун дээр олон жил нөгөө нэг бус хүүхдүүдээс илүү их тоо бодсон болохоор нэг юм дээр гүнзгий их удаан бодох чадвар сайтай. Тэр миний дадал бас үдээ зэрэгтэй болох тусалсан байна. Номны хувьд бол ингээд таалагдахгүй ингээд дундаас орхимоор байсан ч гэсэн номоо ингээд уншаад дуусгачих хэвээр гэж ойлгодог. 7 хоногт бол ичнээ завгүй байсан чи нэг номыг бол ард нь гарчаад байх хэрэгтэй. Тэр ном тухай үед ингээд шууд дагж мөрдөөл явах ч юм уу эсвэл одоо гүцтэй ойлгоогүй ч гэсэн яванда хизээ нэгэн цагт бас тэр хэрэг болдго юм билий. Маш их дата цуглуулж байгаа тэр нэг тархинд ингээд дараагийн тухайн үед нь номыг ойлгохгүйсэн ч гэсэн тийм хэмжээний мэдлэгтэй болоод ирэнгүүт тэр номыг тэгжсэн байх шүү гэж ойлгодог. Тэгэхээр тэмдэглэгээ хөтлөж явдаг. Үгүй. Би бол номон дээрээ зураа явчихдаг юм. Ингээд тийм уран зохиолын нэг уншиж гоо гоё текст гарч ирэнгүүт нь тэрийг зураад ингээд. Тэгээ одоо миний уншсан номнуудыг яах юм бол нэг алаг хэрээн юм сараачсан заваарсан юм байхаа. Ном. Чи нэг тэгвэл кино үзэхдээ тэмдэглэгээ хөтлөх. За тэр ч бас асар том үлээлч юу те. Кино үзэхдээ тэмдэглэгээ хөтлөв. Халамцсан ярианы нэвтрүүлгийн ерөнхий эвэдэтгэгч Сүндэр групп Германы номер 1 360 халамцсан ярианы нэвтрүүлгийн эвэдэтгэгч хамтран ажиллагч Польшийн Алдарт Зубровка халамцсан ярианы нэвтрүүлгийн эвэдэтгэгч хамтран ажиллагч Русский стандарт халамцсан ярианы нэвтрүүлгийн эвэдэтгэгч хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafood халамцсан ярианы нэвтрүүлгийн эвэдэтгэгч хамтран ажиллагч Шишигэ мэд кондишн брэнд яа энэ удаад нэг жоон галзуурч яах вэ? Энд чи одоо ингээд нөгөө энэ халлаасан гэд солонгосын төрийн том ажлуудын зочдын ширээн дээр байрладаг юм сөөжүү байгаа. Энэ синийг нь болохоор 2024 оны Гран-при шагналтай ийм сөөжүү байгаа. Одоо солонгост очиж бол сөөжүүг бол одоо ариун их цөлсөн л байлгүй те бодвол бизнес бэ хүн. Нэг зүйл асууя. Түрүү хот байр сургуулийнхаа дэргэд хот барьж ийн гэдэг нь штэ. Тэрийг нэг жоохон дэлгэрүүлээд яриач. Айгу надад бол их сонирхолтой санагдаад байна. Хот гэхээр одоо тийм том бүтээн байгуулалт хийж ийн гэсэн үг үү? Хот гэж мөрөөдөж байгаа юм. Мөрөөдөд ер нь хот олгоно гэсэн мөрөөдөлтэй байгаа юм. Тэгээ ер нь эхнээсээ хот гэж нэрлэлцээ. Уг нь бол хотхон юм ба. Хотхон. Хаус отхон. Гэхдээ ер нь бүх юм нь байгаа. Тий одоо нэг хаус авах юм бол зөө. За ингээд 100 м квадрат хаус авахгүй. Чи ингээд хаус авах юм бол сургууль нүнгөө зөө. Цэцэрлэг нүнгөө. Бассейн нүнгөө. Фитнес нүнгөө. Спорт зал нүнгөө. Жим нүнгөө. За караоке нүнгөө гэдэг. За. Тэгээ бас нэг гоё юм. Нөгөө байнгын хэрэглээний мөнгө гэдэг нь шүү дээ. Усны мөнгө, дулааны мөнгө, тогны мөнгө гэдэг. Тэднэр нь үнэгүй. Тэднэр нь гарахгүй. Яг гарахгүй гэхлээр нэг юм цэвэр сэргийгдэх ч юм ч шийдсэн.
Бүгдийн үү? Аа. Өөх ямар гоё. Уг нь одоо манай Улаанбаатар үгэнд тгий шийдвэл уг нь. Ингээл Бүр боломжтой юу? удаанаас гарчиж байгаа юм. Боломжтой. Тэр яага боломжтой вэ гэхлээр одоо маш юм яг юм наран ээвэр орон байхгүй. Нартай бас салхитай. Тэгээд айл болгон ингээд нарны панел тавих юм зайтай байхгүй. Гэр бүлийн айл болгон. Үс юм Япон солонгосууд чиг юм. Япон солонгос агшаа нэг ингээд байшин байгаа л болчтой шүү дээ тий. Бараг машин жорох цаг үед шүү дээ. Тэн дээр чинь хангалттай солар панел одоо нарны автан тавих боломжтой байхгүй. Тэгээ бас салхитай. Тэгээд энийг тавихад сүүдэртэй үед салхин шийдэж чинь. За нартай үед яж хат байнгын нартай үйдэг манай авс чинь. Тэгээд тэгэл дулаан цахилгааны шийдчих. Бүрэн боломжтой байна. Нэрийн Азийн орнуудаар явахаар нар үздэг үстэй. Тэг чи нөгөө амар үлрэхийг арай өөрчлөлт зүүн татчих. Тий. Манайх чи бүр ингээ наран аяар. Тэгээд яг нөгөө өвөл нөгөө утаанаас болоод тийм нар бүрхэх болчихсон юм. Тэрөө тэрийг ячих бол утааг бол. Энэ үг нь бол нэг тийм. Даанч энийг хийхгүй тойрол яваад байгаа тий. Түлш мүлш. Дизель юу гэлээ сүүлд нөгөө газ. Тэгээд ямар төрөл бүрийн 100 муух гэл яриад байгаа. Газ руу шилжчихвэл болох л байх л да. Тэгтээ одоо дэлбэрч өгцгээгээд ятаргаа болох л байх л да. Одоо тэгээд сүүлийн үед бас юм солар панелийн салхины систем бүр амар хөгжөөд хямдхан бөгөөд тэгээд бас дээрс хямдхан болцсон. Тэгээ бас юу болцсон? Илүү чанартай, илүү бүтээмж өндөртэй болцсон. Тэгээ батарей нь бүр сайн болцсон. Яг үн цахилгаан машин шиг батарейгаа маш сайн. Батарей хөрөнгө оруулаад бүр батарей нь жижиг овртой мөртлөө маш их цахилгаан одоо юу гэдэг агуулдаг болцсон. Тэгэхээр ер нь ишигээ ер нь би одоо учиргүй ингээл хотын даргуулал ингээ явах муу асуудал төвхтэй шүү дээ. Нэг бол нэг нам байгуулдаг ч юм уу намын бол хотын даргуулах гэсээр адил бараг өгчихгүй л гүн. Тэгэхээр өөрөө юм жишг хот ингээ байгуулчих юм бол надаас ингээ үлгэр дуурайлаа авах. Жил хоёрын өвчлүүдийн үлгэр дуурайлаа. Магадгүй Улаанбаатар маань бас ингээд цахилгаан тулгаанаа шийдчих юм байна гэж харах байх шүү дээ. Мань бол танад энэ чи очих юм бол ирэхгүй юм байна тийм. Нэг наашаа ороод ирчихвэл очихгүй юм байна. Бас л зовлонтой шүү дээ. Тэгээ тийм тухтай байвал чинь бас нэрээ очичул ирэхгүй юм байна. Тэгээ чи яваач. Бүх юм нь орцсон байгаа шүү дээ. Яг үндсэн хэрэгцээнүүдийн. Тийм юм байна. Бас юм дундын юм офс хүртэл баг. Тэгэл үйлчлэгээний төв бүх. Тэгээ ингээд 100 ширхэг хаус авах байхгүй. Одоо ер нь баригдаж эхэлж байгаа. Тэгсэн хүртлээр нилээ борлуулсан баг. Тэгээ хүртлээр үйлчлэгээний талбар дээр хүртэл хүмүүс хүртэл одоо би өсч юм байгуулъя би юм сүний үйлчлэгээний төв нэгсэн. Таны үйлчлэгээний төвс ч хүртэлдэж байгаа гэх юм. Энэ ер нь эхэндээ их айжсэн ер нь хотоос 50 км зайтай шүү дээ. Ийм хол хүн авах болов. Тэгээ яг ингээд нөгөө төрний хилдгээр нөгөө зоригтой хөдөлсөн чинь. Тэгээ одоо ингээд болгоод тэгээ энийг анханасаа бас ийм том өрөөдөлтөөр том амбицтайгаар энэ жил 100, дараа жил 1000-ыг тэгээ дараа жил бүр өсгөө 2000-ыг ингээд юм хаусууд бариад тэгээд сургууль зэрлэг имлэг одоо банк цагдаагийн газартаа хүртэл болно гэсэн тийм өрөөдөлтөөр энийг хэлсэн. Ер нь ингээд Монголд нэг ийм жишг тогтцсон юм шиг харагдаад байдаг юм. Юу гэхээр бизнес эрхэлж нөгөө бизнес нь аягүй гоё амжилттай болоод ингээл тий ингээд ирэнгуутаа нөгөө хурцээ шууд уус төрлөө орж идэг. Тий. Тэгэл одоо нөгөө гоё босгосон бизнес компани тэгэл хонь явдаг л байх л да. Тэгтэл нөхөр ингээл ус төрөл рүү явж ороод ингээл яачдаг юм. Шижрэг алсын зорилго тийм байгаа юу байхгүй юу? Одоо биш нөгөө нь хотоо байгуулна шүү дээ. Тий. Хотоо байгуулна. Тэгээд энэ за Монголдо 5 сургуулаа байгуулчлаа. Азийн бусад орнуудаар 95 сургуулаа байгуулна. Энэ зорилго мөрөдлөө хийснийхэн дараа ус төрлөө орчиж магадгүй орохгүй ч магадгүй. Тэр үед манай ус бас айгүй гоё төрний төрийн дарамтгүй авилгалгүй юм хүмүүс ингээд өөрийн бизнесийг явахд ямар ч асуудалгүй болсон байх юм бол тэр бол би нэг өөрийнхөө зорилго мөрөдлөө заавал хийн. Хийснийхэн дараа орч магадгүй орохгүй биш магадгүй. Авилгалыг бүрдүүлж байгаа системтэй уг нь тэмцмээр юм тийм ээ. Тэгэхэд хүнтэй тэмцэх гэдгийг би хайхад байдаг. Тэр чи авилгал бий болж байгаа систем нь байж байгаа тохиолдолд
авч өгөх хүн нь олдчихл тараад тий. Эдгээр ойлгочлол байгаа байх л та. Тэгтээ бодлоо албаар ингэж хийдэм болоо. Яагаад гэвэл албаар баг тий. Тийм бас тэнийг биш баха. Юу хадал байна. Тийм. Яг ярилцаас үлдсэн юм гараа байгаа шүү дээ. Тэр авилгалаа тэр их татвар авч ийн гэдэг чинь маш их мөнгө өөрсдөнд нь оримлогдож байгаа шүү дээ. Тэгээд тэрийг ингээл нэг зохицуулж ийн гээл тэгэл авилгалыг цэвэрлэнэ энэ төр. Татвараа багасгачих юм бол нэг авилгалд авах мөнгө нь буурч шүү дээ. Тэрийг бууруулахгүй байх. Бууруулах гэсэн амлалт өгөө сонгуульд байсан. Либерти хөдөл дээр баг нэмээд байгаа байхгүй. Татварыг их залтай нэмэх тий. Тий. За энэ дараа нөгөө нэг Польшийн алдарт Зубровкогоос нэг амсаад үзэн үү та. За энэ чи бас нэг юм оройд нэг эмийн журамтай нэг сэм чалаахад бас их аятайхан мэт юм лээ шүү. За. Эндээ. Төрөл үрээ. Өнөөдөр бол гоё амталж штэ. Тэгмээд Чи юу нүгэж бодож байна? Сонжин нэг хот байгуулахыг. наач бол гоё штэ. Шүүмжлэгч сөрөг талаас нь. Уу яг шүүмжлэг гэвэл 50 км гэдэг чинь за нэг ч айхтар шүүмжлээд авч явахдаа 50 км гэдэг чинь бол зүгээр гадны орнд бол ирж очих асуудал биш шүү дээ. Тэгээд сонжин гэхээр чинь наад чинь бол би зүгээр ингэж бодож байна. 22-ын төвчөө ийшээгээ гарахаар ганцхан гарцтай байгаа байхгүй юу? Тийм үү? За юугаар явна? 5 шараар явна, тий. За үсрээл нөгөө станцын замаар ингээ ороод тэгээд юу гээд ингээд явхаар ингэж нэг орно. Тэгтэл нөл төгжрээ. Тэгэн гууд наад руу чи явхаар айгу олон гарц байгаа байхгүй юу? Тий. Юугаараа явчихна. Офицероор явчихна. Тэгэн гута дүнжин гарваар явчихна. Тэгэн гута уулын замаар явчихна. Уулын замаар явчихна. Айгу олон гарц байгаа байхгүй юу? Ер нь наад руу чи болвол хотоос гарч байгаа хөл хөдөлгөөний хамгийн баг олон замтаа наач байгаа байхгүй. Ийшээгээ Төв аймаг юу руу гээд явах юм бол бас л ганц яарамгаараа төгжрэл бид нар явна. Хойшоогоо Цуслан руу гэх юм бол бас л нөгөө 7 буудлаараа төгжрэл явна ч гэдэг юм уу. Би ингэдэг нөгөө хүнээс ингээд ийм одоо хийж байгаа юмнуудынхаа дандаа ийм муухай талын сөрөг талын ингэ сонсохыг хүсдэг байхгүй. Тэгвэл нөгөө хүн өөрийгөө ингээд за энэ талын зөв гэж өстой ингээд өөрийгөө ингээд хайрцагчд юм бэл. Тийм. Ингээл зөв. Вакуумжуулаад тий. Өстой зөв юм хийж нэгэд. Тэнгүүт нөгөө хүмүүс чинь ингээд ийм ялангуяа айгуу тийм муухайгаар хардаг хүмүүс байна шүү дээ. Сөргөөр хардаг. Тэр хүмүүсийг их сонсох туртай байдаг. Тэгвэл тэрийг нь яаж засах вэ? Үнэхээр бүтггүй юм хийж явах үү гэдэг бас хэд өөдрөөр хандаад байхгүй шүү дээ. Нөгөө талаас сөрөг талаас нь бодно. Тэгэхээр байлбал хүмүүсийн ийм сөрөг үг сайн шүүмжийг сайн сонсдог. Ер нь зүгээр компани дотроо гэхэд ингээд хамтарч ажиллаж байгаа одоо ингээд энэ захирлууд дотроо эргэн тойрныхоо ингээд хамтарч ажиллаж байгаа өөрөө чинь удирдлагын дор байгаа ажилчид дундаа хэр их ингэж өрлөгөө тэр вакуумжлалтыг үүсгэж авдаг вэ? Зарим хүмүүс бол айгүй их юм вакуумчдсан ингээд зөвхөн өөрийг нүгээр ингээд хийдэг юм. Ондож өөрийгөө үнэлвэл гайгүй гэж. Тэгэл хүмүүстэй мэдлээл дундуур нь яваал мэдээллийг бол төрөл бүрийн хэлбэрээр нь хурал сууж авна. Зүгээр ингээм хамт олонтойгоо каракод жохтой ярилцсан тий. Хүмүүс ч бас нөгөө одоо яг нөгөө ундаг арай өөр юм ярьдэн шүү дээ. Жилет ярина. Эсвэл зүгээр коридор тааралдж байгаа ч юм уу тий. Эсвэл ажлынхаа офисын дундуур ингээ явж байгаа л ингээл төрөл бүрийн байдлаар ингээд нээлттэй шүү, ярилцчихулаа шүү. Гэхдээ хамгийн их хоорондоо ярилцдаг юу нь болохоор одоо манай нөгөө амжилт.com гэдэг платформ байгаа шүү дээ. Вебсайт ч байгаа, апп ч байгаа. Аппараа хоорондоо чаталж болдог байхгүй. За. Аппараас хоорондоо чаталж болно. Тэгээд чаталж бас хооронд бие биенээсээ мэдээлэл. Хүмүүс яг нүрд болохоор ярьж чадахгүй л ингээд чатаар бие биендээ их сайн мэдээлэл өгч шин. Энд юм байна, ийм асуудалтай байна. Тэгээд тэр бүх юм групп чатанд би байдаг байхгүй. Бүгдийг нь шин. Арайч бүгдийг нь уушгүй байна бас ингээд. Бүгдийг нь уушна гэдээс асуудал байж байна. Ер нь ихэнхийн ингээд юм. Сериосны хандах систем юмнуудыг бүгдийг нь өөрийгөө ингээд юм одоо юу гэх юм тодорхойлоод тэгээ нэг юм өөрийн гэсэн нэг үзэл баримтлал зарчимтай болсон байгаа. Тэрнийхэн дагуу л одоо явж байгаа одоо өөрөөрөө бахархдаг. Өөрийгөө үнэлдэг гэх юм. Алдаж өмжсэн өөртөө уран муугарч гэсэн үе зөндөө би. Гэхдээ яг ингээд юм өөрийн гэсэн яг зарчмынхан дагуу явж байгаа даа. Өөртөө их баярлдаг.
ашиг орлогогүй ч гэдэг юм уу эсвэл одоо нэг шатлалтанд орсон ч гэдэг юм уу. Гэхдээ тэрийг нэгч бизнесийнхэн бол нэг алдаа гэж хардаггүй баха. Ер нь шижрээгийн амьдралын алдаа гэвэл юуг нэрлэх бол ер нь ямар цаг үеийг нэрлэх бол алдаанууд гэвэл зөндөө баг. Тэр сайтаа хаалгаж исэн. За тэгээд тэр чинь чамаас болов юм биш. Тэгээд тэрийг бас үнэхээр л ухаантай бол урьдчилан сэргийлэх хэрэгтэй байхгүй. За тэгээд тэр ковидын үед дээр бол үнэхээр хэцүү байсан. За дараа нь энэ Цонжингээд энэ сургуулаа барихдаа би бас юм асуудал гаргаж ирсэн. За нэг барилгын компанид хос 6 гал гэдэг нэг барилгын компанид мөнгө өгөөд мөнгө тгүү сургуульч өгөөдөрчээсэн байхгүй. Тэрийг ингээд тэр хүнийг сайн таниагүйгээр шууд хамтарсан гэдэг ч юм. Ийм зөндөө юм хэцүү. Эхлээд би Казахстан чинь эхлээд Астанад байгуулах гэж оролцсон. Астана болохоор яг юм ер нь төрийнхэн төвлөрсөн юм жилийн зах зээл муутай тийм хот байсан байх. Алмаатай нэлээд хот байдаг ч. За бас ингээл эхлээд буруу хотод үзчихсэн байгаа. Одоо шинжийн бүлээн харахгүй зүг хот гэх. Тэгээд энэ 19-д байдаг нэг сургууль дээр ингээд буруу захирал тавиад самраа хийцэн. Гिचний ингээд тийм зөндөө алдаанууд гарч ирсэн. Гэхдээ тэр алдаа зарим нь бол ингээд маш хурдан мэдээд засаа явсан байна. Ер нь тэгээд нэг тийм томхон шиг ингээд алдагдлын дараа тий яаж эргэж нэг зааж байгаарай гэж яагаад яг өөрийнхөө тэр нэг юм төвлөрлийг цаашаа явах тэр нөгөө ирч хүчийг яаж авч авдаг вэ? Наа чин юу байгаа ганц хариулттай байхгүй ингээд. За тэн дээр өөртөө анализ ийн. Одоо энэ хамтрагч найз нөхдөөсөө одоо энэ удирдлагын багаасаа ярилцсан. Бас би 7 хоног болгон ууланд алхдаг юм. Ууланд алхахад бас ингэ тархитлага аюугаа сэрэг болоод ингэ тийм. Стрессээ дээлж тийм одоо хайр цэглэгцэн гэх юм уу хямралаасаа бас ингэжихад тусалдаг. Буугаад ирэхэд нэг гоё л. Тий. Ямар юм шиг. Энэ үзгээс харах хэрэгтэй байсан байна. Их боломжтой байсан байна. Тий. Тэгэхгүй бол ингэ ер нь хүн чинь ер нь аюу амархан хямардаг. Аюу амархан урам авдаг юм тийм л шүү дээ. Үнэн шүү дээ. Яг үнэ. За алинаас нь үргэлжлүүлмээр байна. Одоо бол зүгээр бүгдээс л хамтлуулчлаа явуулж байсан. Саналыг авъя тий. За Оросоос нь авчихдээ. Орос, Польш тэр нь ханах их үлээ. Герман, Солонгос гэх байгаа мэй тий. Азаас авдаг ч үйч үү. Орос гэхдээ 80% нь Азад ордог шүү дээ. Орос уу? За энэ ингээл тэд татаад болно гэж байдгүй мэй. Ингээл уугаал байт юм байна тийм үү? Аваагүй шүү дээ. Яа сайхан. Тэгээ сүүлдээ тэгээд манай зочид маа тэгдэг шүү дээ. Нэг явуулчлаа л гээл тэгээд идэж шүү дээ. Бизнесмен амжилттай болоод, аятайхан болоод ирж байна. Янз хүмүүс бол янз хобби руу явж ордог. Шижрээгийн хобби юу вэ? Одоо зарим хүмүүс бол морилууч орцсон байдгийн. За сүүлд бол за бизнесийнхэн бол гоё спорт руу орж идэв. Тэр нь бас их гоё. Тэгээ сакс макс руу ороод баг худалдаж авч маваал энэ тэргээл ингээл. Шижрээгийн хобби юу? Биш нөгөө IT, математик энэ гэсэн болохоор ийм хөлбөмбө, сагсан бомбог ч юм уу, морир энэ тэргээл нэг тийм. Одоо нэг хөөрг мөрг эсвэл нөгөө бурхан алтан руу ам гэл тий. Тэрс айгүй хол байхгүй. Хэрэг ойлгодгүй байсан байхгүй. Энэ одоо сайн хүмүүс юу гэдэг. Тэр уулан дээр гарч юу гэдэг юм болоо энэ тэргээл. Тэгээд ингээд нас яваад гэх юм уу одоо нэг тийм Монгол бороолж нэг морьтойж оддаг ч юм уу. Нилээн томоохон хөргөтэй оддаг ч юм уу энэ тэргээд болох. Тэгээд яг тэр үе рүү арай л очиагүй л байна. Нөгөө манай Цонжингийн сургуулийн зүвчээ байдаг байхгүй. Сургууль дотор ингээ нэлээд том зүвчээ байдаг. Тэгээ тэнд манай нэг хоёр найз нэг морь бэлгэлсэн. Тэгээд тэрний нөгөө хурдан морийг би нэг удаа барианд ороход нь дагаа авчихсан. Тэгсэн чинь морь ингээ барианд орчихсон чинь би ингээ амар огшдгийг. Хүү ингээл амар огшоод би ч одоо энэ морь зөр үйдэг хүмүүсийг ойлгохгүй байсан. Ямар гоё огшоол амар гоё юм. Тэг нэг морьтой болдог ч юм лөө гэж бодоод. Гоё юм билээ. Би бас яг адилхан ойлгодгүй байсан байхгүй. Тэгсэн чинь Баянгорт гаа хөлөг ахыг ах бас нэг морь үйдэг манай нэг танил ах.
Тэгээд би бичлэг хийж таардаг баг. Тэгээ хаавлгахын морин оролдоод тэгэл яг камера хараал машин дотор ингээл бичлэг хийгээл яг хажаанаас нь хөлгөө хаж орлоо тийм тэгэл би яг ингээл тэгсээр гал тэр чин 100 хитээс тавьсан морчин сүүлд 13 дээр орж ирдэг ч үлээ яадаг ч үлээ. Тэгээ нөгөөг чинь хайрагдуулчих гал үзээд байгаа шүү дээ. Гэхдээ тэгтэл тэр 100 хитээс боссон морчин тэгсээр гал дахиад ороод ирэхээр үнэхээр бас л гоё юм бил. Тэгтэл юм бил. Камера барьсан мөртлөө огшоол байгаа шүү дээ. Гэсэн зураг авч байгаа мөртлөө. Тэгтэл юм билээ нэрээ бас. Тэгш бас нэг монгол хүний ген цуснд байдаг юм шиг л шүү дээ. Би бас тэгж байгаа морьтой тэгээ бас гой хөөрхтэй болно л гэж. Гэтэ одоо нэг зав бол тэгээ бодчихвол тэгэл нэг үйдсэн чинь ингээл нэг үйдсэн жил наадан болж байгаа, нэг үйдсэн жил наадан болж байгаа. Ер нь энэ хугацаанд ингээл нээж хаагаач гэдэг юм уу? За ер нь энэ деми бизнес байна гэл хөрөнгө оруулаад буцаж татаал зүгээр нь хайсан бизнес бол маш олон байгаа юу? Ер нь байгаа юу? Байгаа. Гэтэ нөгөө яг миний би өөрөө ингэ санаачилсан бизнесээ бол нэгэн чаяг байгаа. Өглөө ингээ нөгөө амжилт.com, за айн сургууль, цэцэрлэг энэ төр гэл. Энэрэг бол нэгэн чаяг байгаа. Биш бас зөндөө хамтрагч найзуудтай. Тэд нартайгаа хийсэн юмнуудаасаа бүгднгээс нь болсон. Тий. Бүгднгээс бас одоо ингээд заяатай, шгээтэй тэргээл өөр хид хидийн найзуудтайгаа ингээм хамтраал ингээл ийдэг гэсэн. Сайн найзтай. Тэгээ бүгднгээс нь болоод одоо яг өөрийнхөө л анх үүсгэн байгуулчихсан. Ер нь хэцүү юм тохиолдохлоор хүн чинь нөгөө нэг мөрөөдөл зорилгоо үлдээгээд үлдснээр болчдөг юм бэл. Бас дээрс нөгөө Паретогийн 82-ын зарчим гэж байдаг шүү дээ. Нэг юм 10 сонголт байлаа гэхэ тэ. Яг л өөрийнхөө хүсчээсэн хамгийн л одоо бүтээмж өндөртэй тэр угаа барьж авт юм байл шүү дээ. Тийм 82-ын тий одоо хувцаалаа гэхдээ ер нь 20% юмстай байл шүү дээ гэдэг юм уу. Тэгж л яриад байдаг шүү дээ тий. Одоо би нөгөө жинзэн үеийн залуучууд ярьдаг байхгүй. Би одоо ингээд аль юугаар цааш дээр нь хоол олж юугаар ингэж ажиллаж явах уу гэдэг байхгүй. Тэнгүүт тэр залуучууд нийтлэг сул тал нэг нөгөө одоо нэг тийм 10 юм үзег байгаа байхгүй. 10 төрлийн юм. Тэнгүүт юуг илүү сонирхолтой, юун дээр илүү уйгдж гин, юуг их хүсэж гин. Тэр нь зарим нь ашиг муутай байсан ч хүсэл байгаа шүү дээ мөрөөдөл. Яг тэрийг яг мэддэг байгаа юм чинь. За чи энийг би тэр хүний өмнөөс за тэрнгээр явчих. Ягаад бол ахын жамаас л дуршлагтай ухаантай гэлж болохгүй байхгүй. Нөгөө тэр хүн чи өөрөө ингээ нэг юм олон юм үзэж байгаа. За хамгийн багтаа гэх юм уу 5 ч юм уу 5 юм үзэж байгаа нэгийг сонгодог ч юм уу 10 юм үзэж байгаа 2-ыг сонгодог ч юм. Тэг өстой ингээд юм Паретогийн зарчим хүртэл за. Тэнгүү чи яг одоо сургуулаа төгсөө 22-23 одоо яг энэ чиглэлээр яваад насан туршдаа энэгээр явна гэдэг чи хэцүү. Тэгэхээр хэд ийм өөртөө юм сонголтуудыг болгож байгаа. Аль нь чамд одоо хүсч мөрөөдөж одоо тэрийг алтан төлөө юугаад золиослохоор бай. Тэрнгээрээ яв. Гид зөвлөдөг. Өөрөө ч гэсэн ер нь тэрийг одоо практик өдийг наслахтаа ойлголоо шүү дээ. Амарч чадж гинөө. Эсвэл бол нөгөө зарим хүмүүс нь бол би ажиллаж байхдаа амарч байдаг энэ төргээл лаглаг үгнүүд яриад байдаг. Амарч гинөө одоо өөрийгөө амарч ял гэж бодод шүү дээ. Яг одоо. Яг жилд нөгөө хүмүүс чинь нөгөө жилд нэг сар ингээл жилийн амралт гэж амардаг шүү дээ. Эсвэл агсан хугацаанд амардаг шүү дээ. Яг тийм тогтсон юм гэж байхгүй. Ажиллагаар бол ажиллаа. Тэгсээр ер нь тэгээ тийм зуршил болчт юм билээ хүн. Бүтэн сая өдөр болгоно уулан талхаад байгаа. Тэр бол үнэхээр бас надад тус болж байгаа. Үнэхээр бас нэг тийм гоё. Тэр бараг бас тэгж байгаа ажил юм шиг санагдаад байдаг шүү. Ууланд очиод нөгөө ажиллаа хэвчүүлээд. Гэтэ нэг юу гэж боддгоо би ер нь. Нэг ажил нэг тусдаа, амьдрал нэг тусдаа гэж боддог. Энэ хоёр нэг зүйл гэж боддог. Хүмүүс нэг ажил дээрээ нэг өөр байж байгаа, гэртээ нэг өөр байх хэрэгтэй гэж хэлдэг шүү дээ. Тэр нэг худлаа санагдаад байдаг шүү. Ажил дээрээ амар өсчихсэн гэртээ болохоор шал өөр болоогүй юм байна гэж. Би яг над талаар ч асууя гэж бодож ирсэн. Зарим нэг хүмүүсийг ингээ ажиглаад хахад бизнес гэж явсаар байгаад ингээд ар гэр нь орхигдсон тийм манай бол одоо бизнесээ хийгээл одоо гадна дотноггүй ингээл тэгээ ихэнх цагаал одоо ажил дээр өнгөрөөдөг одоо бизнес ингээл тэгэл тэрийг нөхөр бол нөгөө тэгээ би энд бүхэл бүтэн компаниудаар даад явж гин юу гэж энэ ажилтай байж штэ гэл шижрийг нь хэр аав бэ?
Өөрийгөө аягүй сайн авах гэж боддیں۔ Хөөхдөд байна үзэл юу гэж хэлэх юм бол. Ямар ч би одоо ямар ч том захирал байсан аав штэ. Тэ. Тэднээс ямар наваг захирлаа гэдээ дутахгүй штэ. Хүүхдүүд маань аваал гэж дуудана. Хүүхдүүдийнхаа энтэй өргөчээ гэдэг нь мэднэ би чи бол. Ямар асуудлууд байгаа юм. За математикт ямар байгаа юм. Англи хэлэнд ямар байгаа юм. Програм уншид ямар байгаа юм. Хятад хэлд ямар байгаа юм гэдэг оноонуудыг мэднэ. Тэгээ чи ийм болвол ийм оноо авах юм бол тгий шүү ингээ урамшуулаагүй. Тэрийг бол байнгын хяналтандаа байлгахыг хичээдэг. Ер нь миний бол үнцгөр бол босролт нь анхаарах хэрэгтэй. Тэгээд нэг тийм эрүүл мэндэд нь анхаарах хэрэгтэй. За тэгээд болж өгвөл одоо нөгөө soft skill IQ энэ хүмүүжил интертер нь анхаарах хэрэгтэй. Тэг хүмүүжил дээр бас нэг сайн анхаарч чаддаг байна. Би зүгээрс ингээ чамтай ярилцаа л гэж яхад ингээ ганц хоёр ажиглалаа л та. Аюу юм далд өгөө утга шийддэг юм байна. Яриан дундаа. Сая өртөл те. Жишээ нь би хүүхдээ хинтээ үерхэж байгааг нь мэднэ гээл далд утга шийдэ айчиж байгаа жишээ нэ те. Манай монголчууд бол эрт дээр үеэсээ бол энэ хоёрдугаар үгэн дотор үг гэж те. Далд утга шийддэг те. Энэ юу гэд хэлчихв гэд цаатлын нэг ухаж боддог. Тийм айхтар арт түмэн штэ. Манай арт түмэн чинь те. Магадгүй сүүлийн үед бол одоо нэг орчин үеийн монголчуудад бол хитрхи их ингээд нэг юм ярианых нь юу ил болцсон юм шиг бас санагдаад байдаг. Ил цагаан яриад нэг юм далд утгагүй ярьдаг. Тэ. Шижирээ бол айхтар далд утгатай шийддэг биш үү чи. Аав тийм үү. Тэгээд хүүхд байхдаа ингээд тийм далд утгатай ингээд яриад тэр нэгэд амар намайг ингээд зовоод гэсэн байхгүй. Тэгэн штэ. Юу хэлчих. Тэр ингээд бодоод одоо тэгсэн чинь ингээд тэр аавын тэр өгнөд генд байсан юм уу хамт өссөн болохоор гэсэн юм сурцсан байдгийг. Тэгээ нэг юм үгийн завсар шидчихтэй юм байна тэрийг фак гэж. Төгсөн хүмүүс тэрийг ярихдаа тийм зовхгүй. За энэ ингэж ширтгэхийн дээ гэж зовхгүй зүгээр өөрөө ороод ирдэг. Тэгээ олон залуучууд олон хүмүүст харьцаж байгаа ш тэр чинь тэгээд. Тийм арилцааны чадвар дээр нэлээд сайн сувчт юм бэл. Монгол чамд ер нь хэр өөрчлөгдөж байгаа санагддаг вэ ер нь. Гэхдээ хоёулаа бол яг урд нь яг жинхэнэ тэр язгуурын уламжлалт монголчуудын үед амьдарч ирсэн ч биштэй мэдэхгүй шүү дээ. Яг энэ 28 дугаар сургуулийг төгссөн байхгүй. Ингээд сургуулаа ингээд сургуулаасаа гараад тэр чинь зургатад байдаг. Тэгээ манай гэр болохоор гимтлийн байдалтай ингээд алхаж явдаг гэсэн байхгүй. Автобус өрөөл бүтэхгүй. Тэгэх явцад ингээд тийм төвц ховорхон даралдаг машин ч бас хажуугаар айгүй ховор өнгөрдөг гэсэн. Их сургуульд ороод их сургууль төгсөөл ирэхэд зүгээр төвц мөс үйлчлэгнүүд маш их болцсон, автобус ч маш их болцсон, бүр машин бүр маш их болцсон. За хотчлд бол ингээд барилгын өндөр бол маш их болцсон байсан. Тэр хоёр ингээд тийм нэлээд хол хугацааг харьцуулчлаа л та. Тэрнгээр бол нэлээд гайг болсон. Бас хүмүүс монголчууд манаас юм шүүмжил сэтгэлийг бас нэлээд сайн өгдсөн байх шүү дээ. Юу н ямар ч юм ингээд тийм шууд улаан талбараар нэлээд сайн шүүмжил өгч чадсан байна. Ер нь бол хөгжөөл байгаа бид нар. Тэгтээ удаан байна гэж хараад байгаа. Яагаад вэ гэвэл ядад яаж урд өгч үтэн. Өөр ингээд сансар масрыг эзэгнээд одоо энэ өөр нана технологийн IT байна. PUBG, TikTok энтергээл тийм, DeepSeek энтергээл тэр нь WeChat энэ бол амар өгч шүү дээ. За бүр ажлын Казахстан хүртэл бүр амар өгчсөн шүү дээ. Казахстан ингээ сая мьют болсон байхгүй. Атомын цахилгаан станцд болсон байхгүй. Болохоор болсон байхгүй. Тэгээд болно гэсэн чинь ингээд сая манах шиг болсон уу юу? Өө тэгсэн. Өө юм болсон. Хоёр толгойтой юу төрлөө гээл. Унаг хоёр толгойтой юу энэ бөө юм болсон. Тэгээд нийтээр нь олон нийтэд санал хүсэл авсан бэл. За. Тэгсэн чинь дийлийнх нь зөвшөөрсөн бэл. Атомын цахилгаан станцд болох зөв. Манайхаа одоо ингээл хориглол байгаа даа штэ. Ингээл хоёр толгойтой нэг толгойтой илүү тал толгойтой илүү сайн хоёр хөлтэй ч илүү нэг урах илүү унаг байл. Ингээ оргил сошиалар шуугаалаа штэ. Тий. Гэхдээ яг нийт санал асуул арай өөр гадуун гарах юм шиг үү. Казахстан бол тэгсэн юм бэл.
Тэгээд тэр зам ам тэд утсан нь бол өгжээд байгаа байхгүй. Тэгвэл бид нар яагаад ингэж юугаар дутсан бид нар ч юмс нэг тийм бас сайн ярих юм бол бид нар чинь тоомоо тэр мотор тоглох IQ-гаар аягүй потенциал сайтай ард юм шүү дээ. Энийг удирдах байгаа сайн менежмент жоохон муу хатах. Тэгвэл илүү хурдан өгч байгаа шүү дээ. Менежмент сайхан болох юм байна. Тэдний яг ингээд тийм дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах бол манайх ч маш жижиг шүү дээ. Тийм. Манайх одоо бүх өнөө өгөхөд нэг өдөр бараг холж чадахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм жижиг юм дээр бид нарыг нэх оролдоол хятад ч юм уу орсныг оролдоод байхгүй. Бид нар өөрсдөндөө л ер нь арчааг үдэ байх. Сайн менежменттэй ухаалаг лидерүүд бол ингээд манлайлагч бол маш сайн менежментийг явуулчих. Тэрийг нэг тийм хорлогой л тэгээд идэх байх гэж байна. Гэтэ яг ийм бүр том өндөр албамжлалт бол биш болохоор ийм төрийн мэдхгүй ямар дата ямар үедгийг сайн мэдхгүй л дээ. AI орж ирлээ. За тэгэн гут AI боловсролын системд бол бас их бараг л хамгийн том нөлөө үзүүлж байгаа нэтэргээл ярих юм л да ер нь. Таны компанийн хувьд AI хэр нөлөө үзүүлж байна? AI artificial intelligence гэдэг одоо энэ аюух нөлөөтэй байгаа. Одоо би бол ингээд улаан AI ч болсон байгаа. DeepSeek, Grok, ChatGPT, Cloud-ыг. Ялангуяа Cloud-ыг бол өдөршмөг ашиглаж байна. Бүр нөгөө юм Pro Max хөлбөрөөр ашиглаж байгаа. Тэр нь болохоор юм бараг гацхгүй гэдэг. Би аюух бас гацдаг байхгүй. Тэгээд амжилт.com дээр AI-г бас хөгжүүлж байгаа. Бүр манайхаас юм манай сургуулийн сурагчдаас юм 3 бүтээгдэхүүн гарч ирлээ. Нэг нь юм бидалт хийдэг, нэг нь одоо юм математиктэй холбоотой, математикийн бодлого холбоотой юм. Нэг нь юу вэ нэг санахгүй байна. 3 бүтээгдэхүүн 3 ах гаргаж ирлээ. бол ингээд нэвч хөвтүүлж байгаа. Бүх юм AI-тэй холбоо. Бидний бүтээмж өсгөж байгаа. Одоо илүү нэг одоо юу юм. Хуучнаар бол хар ажилладаг шүү дээ, тийм. Ер нь ойлгомжтой ингэж сэтгэх хэрэгтэй, ингэж гүйцэтгэх хэрэгтэй юмыг бол ингээд хийлгэж байгаа. Тэн дээр заавал мухаал Excel дээр ажилладаг шаардлагагүйгээр тэн дээр маш тусалж байгаа. Багш нараа хүртэл ингээд дээр нь чөлөөтэй нэвт хэрэглүүлээд ингэж хэлснээр хөтөлбөрөө нэг жижиглийн хөтөлбөр ингэж бэлдэн тест мэстэ ингэж босруулна. Хүүхдүүдээ хүртэл тэрийг хориглох биш, эсвэргээр тэрийг илүү өндөр оноо авах, илүү өндөр бүтээмж гаргах, илүү өндөр сургахад нь. Одоо бүр 9 сарын 1-ээс ихтэй AI-ийн бүр юм 1-р ангиас 12-р анги хүртэл бүгдэнд нь хөтөлбөр болгож оруулах гэж байгаа. Энийг ингээд зарим хүмүүс яагаад гэдэг ингээд AI-ийг хориглох хэрэгтэй энэ төр гэдэг. Болохгүй энэ бүр тэгээ хаашаа тэгээд ой золонх шиг өөрсдөө тэгээд аль болохын давуу талыг ойлгоо суралцаад энийг яаж эргээр ашиглах уу гэдэг. Яаж бүтээмжээ сайн өсгөх үү гэдэг дээр ашиглах хэрэгтэй. Би өөрөө нэгдүгürt маш сайн ашигладаг болж байгаа. Манай хүүхдүүд маань бүр бүтээгдэхүүн гаргацсан байгаа хэвээр. Би амжилт.com дээр хийж дуусаагүй жат манай хүүхдүүд бүр алинсан гараа. Энэ хугацаанд ингээд бүр одоо амжилтын ихнээс нь ахуулаад ингээд өнөөдрийг хүртэл стовер ингээд зүтгэл яваад байгаа нэг тийм үнэнч багшч гэдэг юм уу? Нэг бол одоо үнэнч ажилтан нэг тийм хайр хүргээр ажилтан хэр олон байгаа вэ ер нь? Бага. Өөр ингээд одоо ч нөгөө 300 хүн болчихлоо бүгдийн нэрийг танихгүй зарим танихгүй шүү дээ. Тэгээ хуучны энэ унж босч явах үед гэх юм одоо ингээд хэцүү үед ч гэсэн хамт байж идэг. Тэгээ ингээд байж лээд ингээд нэг тийм түшигтэй. Тэгсэн мөртлөө бүр удирдлага захирал биш гэсэн ингээд түшигтэй тийм хамт олон байдаг. Одоо графикч маань, программист маань, багш нар маань байж лээд тэгэл бүх түүхийг мэд та гүм хурд хөгжирж ирнэ гэж хамт байж лээд тийм. Бид нар чинь бас ингээд тийм одоо нэг ингээд за Казахстан сургууль байгуулна гэдэг ч юм уу тий. За одоос 50 км Цонжингийн өшөөнд сургууль байгуулна гээл. За одоо Цонжингийн тэнд хот байгуулах гэж байна ангууд нэг юм тэнийг гэх юм уу зөрөгтэй гэх юм санаанууд гаргана штэ. Би ганцаархнаа энийг хийя гээл нөгөө хинч дэмжихгүй бол би болчих штэ тий. Тийм штэ. Яг тэнгүүт нэг юм тэнийг гэх юм уу зөрөгтэй гэх юм уу гэдэг шиг нөгөө за тийм хэцүү юм чадахгүй л бах та тэгтээ хийгээд үзээ та гэж байгаа нэг тийм
нэг хүн байж байгаа л хоёр хүн бол ингээд тэд нар хамт олон ч намайг ингээд байж би ч ус тэр чи итгэж байгаа шүү дээ. За бүгдөө Монголын анхны бүрэн хэмжээний өвөлтэй гоног юм шүү. Одоо ингээд бүгдөө 1000 ангид олон ангид тийм бүгд авчихсан 100 зөгнөөс өвөлтэй гоног юм шүү. Магадгүй чи бүр тэднэрээсээ ингээд амар гоё ирч хүч мотивац авдаг болцсон. Тэгээ тэр маань байгаа учраас чи нэг ихтгэлтэй ч гэдэг юм тий. Бараг тэгдэх баг тий. Тэгээд тэд нар чи бүгд бүтэхгүй өгөх юм бол тэгээд болчих шүү дээ. Тий. Яг чад хизүүч гэсэн үзээд алдъя гэж байгаа хүмүүс байгаа. За нэр хэлээд яах вэ? Тэгтээ нэр хэлэх юм бол хоёулаа хүмүүс бол чинь зүгээр хамгийн ихтгэл эвдэрчээсэн түүхээ ярил ямар түүхийг ярих вэ ер нь? Бараг 10 жил болсон зэ. 9 жил ч болов. За манай компанид ингээд өөр ингээд жоохон 20 эдэд орж ирээд ингээд 30 эдэд болоод. Тэгээд юм чинь нэг ихнэр хөвгтэй болоо. Тэгэл нэг амьдрал байрам шиг ингээл зэрэг зангал. Тэгж байгаа л яг ингээд Сонжингийнхаа нөгөө сургуулийг барих гэдэг би чинь бүх юмда хяналт тавиал анхаарал тавиал зааж иглүүлэх чадахгүй шүү дээ. Тэнгүүт хэдхэн 3 сарын хугацаанд ингээд бүх юмыг хөмрөө хийсэн байсан. Тэгтэл ийм олон жил болчиход би бол бүр төсөөлөхгүйсэн. Төсөөлөхгүйсэн. Тэр ингээд намайг бүтэн жил намайг ийм сэтгэл санааны амар дарамтанд оруулсан. Одоо ингээд ийм өмнө тэр нөгөө Сонжин сургуулийг барихад ингээд нэг барилгын хүнд ингээд ойлгохтуулсан гэж ярьж байсан шүү дээ. Тэр бол танихгүй хүн ч ойлгохтуулсан ч би тэр хүнийг таних хүн миний буруу тэнийг гээд. Тэнгүүт бүтэн олон жил болж байгаа тэр хүн тэр нэг оёлдуу маань тэгэхэд жил ингээд тийм травмын байдалтай. Тий. Нөгөө травмата гэдэг шиг нэг жил ингээд сонирн болоо. Жил ингээд би шин салбараач нээж чадахгүй. Одоо байгаа юмдаач нэг олигтой анхаарч чадахгүй нэг тийм амар хэцүү болсон. Тэгээ яг нөгөө өдөрлгүүд хамт олон маань байгаад ингээд. Тэгээ үн чи нөгөө нэг ингээд паникийн байдалд орчт юм байлээ. Тэгж жагаад цаг хугацаа имчилнэ гэдэг шиг ингээд уул имчилээ. Тэгээ ууланд гарч мараа тэгээд гайгүй аянда гайг болцсон. Хүүхдийнхээс илүү нөгөө тоо оддаг болохоор нөгөө оройн цагаар суудаг. Тэгээ дараа нөгөө программист болоо бас л оройн цагаар суун. Тэгээ нэлээд бүдэг гэрэлтээд суун. Бараг харанхуй шахав. Тэгээ тэнд ингээд шөнөөр их төвлөрч ажиллана. Тэр л их тухтай юм. Сүүлд бол уул болж яваад байгаа. Гадаад шүү дээ. Гадаадд. Гадаадд ингээд тийм хэлийг ойлгохгүй хүмүүс ингээ хооронд юм яриад би хэлийг ойлгохгүй байхдаа амар хэцүү байдаг. Тэгээ юу ярьж байгаа нэг би ингээ төсөөлж бодох чинь шүү дээ. Тэр амар ажил ядарна. Ялангуяа орчуулагч байхгүй нь бүр хэцүү болохгүй. Одоо бол тэгээ энэ нөхцөл байдалд бол тасчихсан байх. Өөсөө юм чинь нэг мэдсэн чи өөй. Үндсэн ажлаа орцсон юм шиг үгүй юу? Алууяар. Явуулаач гээгүй шүү би. За чи. За. Нилээн согчлоо шүү. Юу ч мэддэхгүй л гэж дээ шүү дээ. Согчлоо л гэдэг ахын тэгсэн үрдээ зүвзгөөл байгаа дах юм. Улаагүй нь. Улаагаа үед бол уулаачлаа л дээ. Компани байгуулад бизнес эрхлээл. За ихэнх хүмүүс бол нөгөө ингээл амжилт баг гал ингээл явгол тэнч одоо хотхон барьж гин гэн энд ч сургууль барьлаа. Сургууль нь дахиад нэмэгдлээ, дахиад сургуулаа гингүүт найз нөхдөс таньдаг мэддэг хүмүүнээс ихэнх нь дандаа ингээд мөнгө гэж хардаг баг. Мөнгө. Тэгэн гут гуйлганд бол нилээн л автдаг байх. Одоо ч бараг дасаал байх. Тэ? Яаж тэрийг зохицуулж явдаг вэ? Нэг бол одоо гуйсан болгоод нөгөөд авах юм бол яаж бизнес хийх юм бэ, тэ? Нэг дампуурч шүү дээ. Тэгвэл нөгөө талаар хүн гомдоочих гээд байдаг. Яаж зохицуулдаг байсан бэ? Өмнө л хэлжтэй. За би ингээд яг ингээ гайгүй мөнгө олж гинөө. Тэгтээ буцаагаад ингээд салин төрөөс үр зээлгээд зөндөө ингээд байхгүй наа найзаа. Тэгээ мөнгө дөрөв зээлж чадахгүй гэдэг. Тэгээд яг би яг ийм мөнгө зүгээр ингээд чамд туслая өгөө гэдэг. Зүгээр өгдөг гэсэн үг.
Тэгвэл ингээд зээлчих юм бол тэгээ сүултээ нэгээд сүултээ тэрний нөгөө хагас яваа. заг зарцуулаа. Тэгээ айг бол нөгөө зүгээр сайхан харилцаатай байсан ч ингээд найзууд иш болдог ч юм уу. Тийм болох юм л. Мөнгнөөс болоод ингээл салсан найзууд энэ төргээл зөндөл яриа байдаг шүү дээ. Түүхүүч зөндөө байдаг тийм. Тийм түүх бол байгаа юу? Байхгүй юу? Муудалжсэн. Зөндөө муудалсан. Гэхдээ бүр ингээд тийм найзлахаа боли дээр тулж байгаа. Уг нь бол ингээд тийм айгүй олонтой байхыг хичээдэг. Ингийнхаа хүүхдүүдтэйгээ уулзаал, их сургуулийнхантайгаа уулзаал. За тэгэл нөгөө тушныхонтой уулзгаал, нутгийнхантай уулзсан энэ төргээл багынаас доо. Дааш нөгөө юу юм аа? Нөгөө ажил хийх болох дээр тэгэл нэг үтсэн жил орой болоод нэг үтсэн жил 7 хоног дуусаад нэг үтсэн сард дуусчих. Одоо бид нартай баг онлайнаар л уулздаг болоод энэ нөгөө баахан групп чатууд байдаг. Тиймэрхүү л юм да. Түүнээс бол ингээд тийм олон хүмүүстэй уулзахлаар ингээд нэг тийм дургу зожиг бол биш. Яа харахгүй нөгөө амьдрал намайг нөгөө аянда юу гэдгийг идэлцдэг гэдэг. Идэлцтэй. Тэрээс бол нөгөө онцч чадахгүй л. Хүүхд тогтоо бол жоохон юу байсан юм. Дараа ухаан ингээд тийм зожиг маяг юмсэн. Тэгээд их сургуульд орж ирээд хүн амтанд ярьдаг болоод найз нөхдөд болоод тийм нээлттэй болчих гэлсэн. Юм ярьдаг болоод. Энд чинь нөгөө нэг бас ингээд цэвэр ингээд ажлынханаас гадна тэр ийм найзуудтайгаа ингээд уулзж явах хэрэгтэй юм бэл. Тэгжээж бас маас өөрөөр харна. Тэгвэл хайрцаглагдана. Тийм. Энэ жоохон муухай яриа болчихгүй. Хайрцаглагдана. Тарих бас сайн сэтгэхүй болчих тийм л шүү. Бид нартай уулзж гэдээс юм өөрөөр харна. Яг даданаас одоо нөгөө нэг дөрөв төшөөж хайрцаглагддаг гэдэг байгаа шүү дээ. Тэр шиг ингээд тийм өөр ингээд позишнд барилд байгаа өөр хүмүүстэй ингээд уулзж ийж бас босод юм найз нөхдөд уулзж ийж бас задгаа сэтгэдэг юм шиг байна. Яг хоёул бол түрүү алдааны талаар ярьлаа шүү дээ тийм ээ. Одоо тэгвэл ололтын талаар яриа л та тийм ээ. Ингээд маа чи гэдэг ингээд нэг бүр нэг казиногоор болоор слот дарцсан юм шиг тийм амжилт жилх юм уу. Би нэг олчлоо штэ гэсэн тэр үе. Тэр жоохон онцгүй шүү дээ. Над яг нэг тийм юм байхгүй. Ингээд бүүм хийгээл. Уг нь бол ингээд хүүгэлтэйг нэг гаргаад Оскар авдаг ч юм уу тий. Амжилт зикомор явж байгаа юникорн болно гэдэг ч юм уу айдыгаар. Тааш тгийгүү ингээд тийм гээл 1 шат 2 шат 3 шат гээл ингээд багаар л ингээд авчихсан. Фибоначчи даргаал гэж байдаг шүү дээ. Тэр шиг яг тэр ер нь зүй тогтол ажиллахад ер нь Фибоначчи даргаалын дагаа өсөлт үзүүлсэн байдаг юм л. Түүнээс бол ингээд нэг тийм бүүм гээл гэсэн бол байх байхгүй. Миний бүтээмж, миний хөрөнгө эдрээс хамаарат, миний чадамжаас хамаарат тэгээ цаг хугацаанаас тэгээд зах зээлийн боломжоос хамаарат ингээд яг л Фибоначчи даргаал нэг чинь яг ингээд би батлаагүй ингээд бүх олон юмас харж байгаа тэр даргаал ийм зүй тогтолыг гаргацсан баг шүү дээ. Яг тэрний даргаалал явдаг юм бэ лээ. Би ч гэсэн тэгсэн бэ лээ. Уг нь бол ингээд юм лото суглааж байгаа шиг бүүм ихийг хүн болгон өсдөг. Тэрнээс л энэ залуучууд бас айгүй их алдаад байгаа юм. Нэвтрүүлгийн дундуур тийм дундуураас зөвлөгөө өгч тий. Нэр яг үнэ. Баг гэл алж байгаа юм шиг. Баг гэл one гээл тий. Имжэл гээл. Тэрнээс л зүгээр цаг хугацаа гарлаа. Ингүүч л. Юусе тийм байхгүй. Хэдий шинэ өөртөө өрөнгөрөөл шинэ амжилттай иччихлээ. Тэрнгээр яг ер нь Фибоначчи даргааллыг сайн ойлгож байгаа. Яг тэрнгээр л явт юм байл гэж харсан. Тэгээ яараа л зү яг одоо энэ жил тэд настаа дахиад бүүм ичнэ гэд байдгүй юм бэл. Харин тэр Фибоначчи даргааллаар явж чадахгүй байвал харин муу гэсэн үг. Ер нь амьдралд нэг тийм яаруу биш үү? Аль хурдтай байхыг хичээдэг. Аль болох юм хүмүүс одоо 10 жил хийж байгаа юмыг илүү богино хугацаанд 5 жил ч юм уу аль болох богино хугацаанд хийхийг төлөвлөдөг. Гэхдээ тэр шин төхнөл бас нөөц байгаа шүү дээ. Тийм хэмжээний мэдлэг чадвартай байх хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалт хүний нөөц байх хэрэгтэй. Тэр нөөцүүдийг бүрдүүлж байгаа л хийх хэрэгтэй болдог. Аль болох хурдтай байхыг хичээдэг. Манай хамт олон ч гэсэн бас тийм байхыг хичээдэг. Үгд жишээ нь заавал 12-оо төгсөхөд одоо аялсан 7 хоногт HSK-гийн 4-5 хоногтой биш. Тэрнээс наан 9
7 8-да ализа авцсан байх хэвээр. Жишээ нь одоо манайх ингээд би сургуулийн өрж өөрийн гараар барьсан гэсэн шүү дээ. Гүн ойлгодулчаад. Тий. Өөрийн гараар барихад нааг ингэж байсан юм. Тэр чинь ингээд зуны 3 сар барих гэж байсан юм. Тэгсэн чинь ойлгодулчаад тэгээ би 9 сараас өөрөө эхэлдэг байхгүй. Тэнгүүд нааг за энэ доор ээж 2 жил болно. За урдлаа хичээл болно гэхэд би 9 сараас эхлээд 2 дугаар хичээлийн 2 дугаар үлрэлс дуусгана гэд. Тэр чинь бүр баахан зөвлөгөө аваад баахан судалж байгаад ингээд төлөвлөгөө гаргаад тэгээд яг хичээлийн 2 дугаар үлрэлээс 7 хоног хоцорч гаргаж ирсэн. Ашиглалтанд оруулж ирсэн. Маш шахах хичээдэг. Одоо энэ хот гэж нэрлэдэг байгаа. Ситигээ Өөрөө бас орцсон уу? тий, өөрөө бас энэ дээр нь бүх төлөвлөлтөн дээр ажиллаж байгаа. Өөцөө. Тэгвэл энийг чинь бас л ингээд бас 2 3 жил болно гэдэг. Үгүй энэ 25 онд дуусгана гэд ийм төлөвлөгөөний дагав явж байгаа. Яа чи тэгтээ аим шаргуу юм. Яг гой бүтээмж гаргаа сайхан л та. Гэтэ сул талтай юмсан. За. Өсгөө болно шүү заяа. Үсгүй болно шүү. Одоо бол мажимал гоё халиураад байгаа шүү дээ. Тэгвэл нэрөөсөө ажиллахгүй байгаа юм шиг манайхаа. За нэг юм явж орж нэг хэдэн шиг үсээ унгаа хитаа энэ ч бас. Манай өдөртгөн багт орж ирэл ер нь игнээс оройноос өсгөө болоод эхэлдэг юм да. Амар шаргуу юм бэ. Тэгэж өөрөө дайрж орж. Шаргуу шүү. Шургуу шүү. Тэгэл ороод ирэхээр ёстой бүр ингээд бүх юма мартаад давхаад орох уу зөвхөн тэрлэнгөө фокслол ингээд дараа л явчихд юм уу юм. Яг тайм менежмент тийм төлөвлөлнө. Тэгээ яг яаралтай төлөвлөсөн юм дээр бол ингээд илүү их 80-90% зарцуулаад үлдсэн одоо энэ Монгол, Казахстаны хэдийнхэн сургуулиуд дээр санаа тавина. Нэг сургууль тавьчвал за ингээд болцоо ингээд хийчих. Байн одоо тэгэл тэр 0-ын цасаар баг ахуулаад бүх юм санаа тавихгүй л болохгүй. Тэгэл ихлээр нэг юм мэдчихэл өвчин гэж байна. Дан нэг тийм үлийн юм шиг заримдаа санагдсан те. Бүх юм жижигээс ахуулаад би ядж явах тийм микро менежмент гэж байгаа юм. Бүр юм деталь юмд ордог тийм хүн юм байл. Өөр том стратеги юм ярьчвал за тэнд төгчөөрэй гэхэд байгаа ш. Үгүй энэ хаалга ингээ ийдсэн юм шүү гэнэ. Хариулт нэг байгаа юм шүү гэл. Бүр тэгж ордог. За тэргөө ороод ингээл бүх давхраарны бол дун гэл. Биш яг ингээд нэг тийм хий том захирлын дүрд ороод эвдэрч исэн үе байгаа юу ер нь айгүй юм санаал одоо тэр эгата болоод тэгж айгүй муугаа эвдэрч исэн үе байгаа юу ер нь байхгүй юу. Ер нь байгаар шинжгүй юм бэ. Харж яхад ер нь. Тэр өөрөө бүх юм гардч нөгөө нэг цаанаас асар том юм үүдийн хөгшүүрэг юм юу байхгүй болохоор ч бүх юм алдчихгүй юм. Бас нарийн ажиллахгүй. За хөөх болж. Цаа сайхан боллоо. Зэрэг. Цаашдын хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Алсын хараа гэл. Компани алсын хараа. За ер нь хэд удаа хэлсэн дээ. За ингээд 100 сургуулаа байгуулах. Зөө. За тэгээд анхудаа сонсч. Монголдо нэг 5 байгуулсан байхгүй одоо. Одоо ингээд Казахстанд 2 дахь байгуулж Шинжийн итгээгээд тэгээ Аз дэвд шүү. Зөвхөн Аз дэвд шүү. Европ, Америк хятад. Европ, Америк одоо юу гэдэг Африкт интернет байгуулахгүй. Зөвхөн Аз дэвдээ 100 сургуулаа байгуулах. Тэгээ энэ хотоо байгуулах. Ингээ болоо. Ер нь зорилго мөрөлдөө юм тодорхой юм тоо заадаг би. Тэдэн ширхэг байх хэвээр. Тийм байх хэвээр. Тизээ эхлээд тизээ дуусгах хэвээр гэсэн тийм. Гэхдээ ер нь бол тэгчнэ гэсэн юм байхгүй. Тэгээд энийгээ биелүүлэх нь одоо миний одоо гол зорилго баг. Мөрөөдөл одоо энэ явнасны. Энийг хийснийхэн дараа нь одоо юу гэдгийг одоо буцаад математикийн багш болдог ч юм уу. Магадгүй чиний түрүүний хэлдгэр ус төрт үздэг ч юм уу. Тэрийг бол
одоо хэлэхэд мэдэхгүй байна. Манай улс маань улс төрийн миний оролцох шаардлага байхгүй бол би заавал зорилгоо биелүүлсэн бол тэгэл сургуулиудаа дөрөөл тооцоохс хийгээл. За ингээд халамцсан ярианы нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж сайхан яриа өрнүүлсэн шижирдэ маш их баярлалаа. Тэгээд тэр зорилготой заавал хүрэх юм байна уу? Ийм шаргуу, дайчин, тууштай энэ хүн бол одоо тэгээд баярлалаа. Тун удахгүй тэр 100 сургуулаа байгуулад. Ой гала маж нөгөө 100 сургуулаа байгуулсан шүү. Тооныхоо багшийг хийгээ явж гинэ гэд тун удахгүй уулзгал юм байна. Тэр сайхан өрөөлийг найстаа өргөе. За энэ одоо тооцоог яа тийм чи төлдөг юм уу? Би төлдөг. Бас яг л гэлтгэл үг. За хоёлаа ингээд өсгөч те. За баярлалаа. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлэн амар өдий хүртэл гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи. Би өөрний сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нөө одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр энэ нэгний төлөө биш. Ер нь бол шалчхан жагаан л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчхан жагаан л банд нар л шүү дээ.